Сайн байцгаана уу сонсогчдоо Book Mama podcast-ийн 10 дахь дугаарыг хэлэхэд бэлэн болсон байна. За сонсож байгаа сонсогчдоо яг энэ сонсож байгаа цаг үеийн мэндийг бас хүргэж байна. За энэ удаагийн подкастын хөтлөгчөөр Инглүн, Бүжээ, Амка бид гурав ажиллаж байна. За тэгээд бид гурав энэ удаа өмнө нь хэлсэнчлэн би даасан хүүхэд буюу хэрхэн залхуу ээж болох вэ нэртэй номыг сонгосон байгаа. За тэгээд номын танилцуулгыг манай Инглүн маань хийнэ. Сайн байцгаана сонсогчдоо өнөөдрийн мэндийг хүргэе. За номынхаа эхлээд танилцуулгыг явъя. За ном маань Орос эмэгтэй хүн бичсэн байгаа. За зохиолчийн маань Анна Бикова гэдэг нэртэй өөрөө хүүхдийн болон гэр бүлийн сэтгэл судлаач мэргэжилтэй алдартай блог хөтлөгч. За мэргэжлээрээ бараг 20 жил гаруй ажилласан. Цэцэрлэг дунд сургууль, коллеж зэрэг багшилж исэн, ажиллаж исэн туршлагатай. За өөрөө мөн 2 хүүхдийн ээж эмэгтэй байгаа. За энэ ном нь болохоор анх 16 онд хэвлэгдэн гарч исэн. Монголд болохоор 2019 онд Чиндэж паблишингаас Солонго гэдэг 2 хүүхдийн ээж эмэгтэй орчуулж гаргасан байгаа. За энэ ном маань нийтдээ 3 бүлэгтэй. Нийт 248 хуудас ном байгаа. За борлуулагдж байгаа газрууд нь болохоор бүх номын дэлгүүрүүдээр мөн буклогоор хүргэлттэй байгаа гэсэн. За энэ ном маань энэ номноос юу мэдээж авах вэ, юу авах вэ гэд яг эхнийхээ хуудсан дээр бичсэн байсан тэрийг та нарт хэлээд өгчий. За энэ номноос тусдаа унтах, тоглоомоо хураах, өөрөө хувцлах зэрэг хүүхдүүдийг хэрхэн сургах талаар мэдээж аавна. Мөн ямар тохиолдолд туслах, ямар үед нь туслахаас зайлсхийх вэ гэдгийг мэдээж аавна. За төгс төгөлдөр ээж байхаа болж хэрхэн залхуу ээж болох вэ гэдэг талаар мэдээж авах боломжтой. Дөрөвт нь хэд тойглох нь юунд аюултай вэ? Юунаас зайлсхийх, үүнээс зайлсхийх арга байна уу гэдгийг мэдээж аавна. Хүүхэд би чадахгүй гэж хэлвэл яах ёстой вэ гэдгийг мэдээж аавна. Хүүхдийг яаж өөртөө итгэлтэй болгох вэ гэдэг талаар бас мөн ойлголттой болно. За хамгийн сүүлд нь 7 буюу коучинг хүмүүжлийн арга гэж юу вэ гэдгийг энэ бүгдийг энэ номноос уншиж мэдэж авч болох нэ ээжүүд аавуудаа маань. За тэгэхээр бид гурав маань 3 бүлгээ нэг нэгээр нь хуваагаад авсан байгаа. Би эхний бүлгийг ярина. За миний ярих эхний бүлэг болохоор яагаад би залхуу ээж вэ гэсэн гарчигтай бүлэг байгаа. За энэ бүлэг дотроо болохоор залхуу ээж үүссэн түүх би өөрөө бие даасан хүмүүн үү хэрхэн залхуу ээж болох вэ? Хүүхдээ хөтчөнд суулгаж яаж сургах вэ? Яаж хүүхдийг хувцас өмсдөг болгох вэ гэх мэтчлэн ийм нийтдээ 15 дэд бүлэгтэй ном байгаа. Болдог бол бүгднгийн нэрвэрээ нэг бүгдээрээ маш хэрэгтэй ээжүүдэд. Тэгтээ болохгүй болохоор базаад би яг гол санааг нь гаргаж өгье. За тэгэхээр ер нь хүн болгоны ярьдэн штэ хүүхдүүд сүүлийн хүүхдүүдийн юм хийх чадвар нь буураад байна. Би багтаа хоол хийдэг л байсан. Би багтаа хувцас аваадаг л байсан. Би багтаа гэртээ үлддэг л байсан. Одоо юу хүүхдүүд ч одоо юу ч хийж чадахгүй ингээл бүгдээрээ бид нэр ярьдаг те. Тэгэл яг энэ нийгмийн шалгандаа олчжээ. Нийгмийн аягүй аюултай болцсон гэл нэг тиймэрхүү яриад өнгөрдөг те бид нар. Тэгтээ бас аюулаас гадна нөгөө хүүхдийн бие даах чадвар нь одоо юу гэдэг лээ муудаад байгаа тий. Тэр нь гэхдээ аюулаас гадна гэж хэлж болно тий. Би яагаад миний одоо бодлоор болохоор яагаад энэ бие даах чадвар муудаад байна гэхээр одоо бүх юм дээр үдчихдээ болохоор бүх юм амьдрал аягүй завгүй тий. Амар олон хүүхдүүдтэй байдаг байсан. Тэгээ бүх юмыг өөрөө яг хийдэг, гараараа угаадаг, гараараа цэвэрлэдэг. Бүх юмыг л ингээл ээж бүх хүүхдүүдтэй санаа зовох одоо юу гэдэг цаг зав нь байдгүй байсан. Тэгэл тэнгууд нөгөө их чинь ч юм уу дүү гэл бинийгээ өөртөө харгалаад бие дагаал хүүхдүүд айгүй хурдан бие даачдаг байсан байх. Ээж аав нар айгүй завгүй байсан болохоор одоо үед болохоор бүх юм бэлэнтэй, памперстай, угаалгын машинтай, тоос орогчтой ингээл бүх юм бэлэн болохоор тэгээд одоо юу гэдэг цөөхөн хүүхдтэй ч байдаг болсон ээж нар маань одоо юу гэдэг 50 хүүхдээ харах боломж нь ч бас айгүй бүрдсэн болохоор одоо хүүхдүүдэд айгүй сайн хардаг болоо илүү анхаарал тавьдаг болоод байгаа сайн хардаг болоод байгаа болохоор хүүхдүүдийн бие даах чадвар маань
муудаад байгаа мó гэдгийг би одоо нэг бодоод байгаа. За тэгэхээр энэ ном болохоор бие даах чадварыг яаж хөгжүүлэх вэ гэдэг ном байгаа шүү ээжүүдэд хэлэхэд. За тэгэхээр эдийн нөгөө завтай хүүхдүүдэд байн хараад байгаа. Тэгээ хүүхдүүдэд айгүйх санаа тавиад байгаа болохоор юм болгоныг урдуур нь орж хийх гэдэг. Тэгээ бид нар одоо эдийн хүүхдүүдээж бодоод өөрийгөө ч бас бодоод тий за энэгээр юм хэлэгдээснээс өөрөө гэлс хийж тэр нь илүү амар энийн зааваарлаа хий чин тэрийг ингээ хий чин хуруугаа ингээ чин за тэгснээс би хийсэн дээр гэл ер нь ээжүүд их айгүйх хандлагатай байдаг. Би ч ер нь тийм байсан. Тэгчихгүй ингэчихгүй гэл өөрөө янз бүрийн мургуулan бодоол те. За тэгжснээс өөрөө хийсэн дээр тэгсэн дээр гээл за ихсгүй бол одоо миний хөшөөх болж байна. За шийчих миний хөө за шийчих гэл хүүхдүүдэд яагаал эсвэл за одоо нэг усуух болцсон да аман цангаж байгаа миний хүмээ авсаа уу гэл бүх юмыг хүүхдийнхаа өмнөөс ингээд ээжүүд санаа зовоод байдаг. Ингээд өмнөөс нь бүх юмыг хийгээд ахаар хүүхэд яадаг вэ гэхээр бие даах чадвар нь ингээд оройтойд байдаг. Өөрийнхөө хүслийг өөрийнхөө одоо биеийг удирдах ч юм уу өөрийнхөө биеийг мэдрэх нь удаашраад байдаг. За тэгээд тийм сургуульд орох болонгод хүн ээж аав нар тий ёо манай хүүхд юусоо чадахгүй ингэхгүй тэхгүй ингээл ерөнхийдөө проблемууд нь үүсч эхэлдэг. Тэр нь яагаад вэ гэвэл багаас нь бид нэр хүүхдүүдэд бие даалгаж сураагүй байгаагийн одоо юу гэдэг муу тал нь тий болоод ирж байгаа юм. За тэгэхээр эцэг эхчүүд одоо бид нэр ингээ хүүхдийнхаа бүх хүслийг тэг өмнөөс нь ингээ тааж биелүүлээд байвал хүүхэд юу гэдэг хэрэгцээгээ мэдрэх бусдаас тусламж хүсэж сурахыг ерөөсөө сурахгүй удаашраад байдаг шүү гэдгийг энэ ном айгуу сайн хэлж өгч байгаа. За тэгээд эцэг эхийн цорын ганц хамгийн том зорилго бол хүүхдээ бие даасан хувь хүн болгож хүмүүжих явдал. Тэгэхгүй тэгэл бид нэр ингээл өмнөөс нь мэрэгжлийн сонгож өгөөл, өмнөөс нь сургуулийн сонгож өгөөл, өмнөөс нь туртай явах дугуулангийн сонгож өгөөл ингээд ах юм бол энэ гэх юм бол хүүхдүүд хизээч бие даасан хувь хүн болж өсөхгүй шүү. За тэгээд бие даасан хүн болохын тулд бид нэр залхуу хийж болох хэрэгтэй байгаамаа. За тэгтээ залхуу гэдэг нь тэг хүүхдээ хайхрахгүй орхих нь биш, харин ч тэг хүүхдүүдтэй илүү санаа тавихаас ихтэй шүү. Харин тэгээ дээрээс нь залхуу ээж аав байхад бол маш их төвчээрэх шаарддаг, маш их ажил ордог. Ягаад гэвэл хүүхдүүдийн тэнд зааварж илэн дараад нь цэвэрлэх ажил амар их гарна, хүүхдтэйгээ ярилцах амар их гарна, хүүхдийг шийдвэр гаргах одоо өөрөө шийдвэр гаргахын хүлээн тэг ярилцсан гэхээр маш их юм юу гэдэг хугацаа ордог, маш их төвчээр шаарддаг, маш их одоо цэвэрлэгээ хийх эрэг гардаг гэх юм уу. Тэр ерөнхийдөө залхуураад байгаагийн шинжил биш. Тэгтээ явандаа хүүхэд чинь том болоод ирэхээр яг бие даагаад ирэхээр та үнэхээр яг залхуу тайван суудаг ээж бол чадна гэдгийг энэ бүлэг дээр аягүй сайн ойлгуулж байгаа. За тэгэхээр бас энэ бүлэг дээр юу байдаг вэ гэхээр эцэг их нь өөрсдөө бие даасан хувь хүн байж иж хүүхэд нь одоо бие даасан болж хүмүүждээ шүү гэдгийг бас айгүй сайн хэлж өгсөн байгаа. За тэгээд энэ зохиолч маань за би өөрөө бие даасан хүн мөн үү гэдгээ өөрөөсөө асууж үзээрэй гэд нэг хідэн юу байгаа асуултууд те би өөрөө бие дааж бодож чаддгүй, би өөрөө бие дааж шийдвэр гаргаж чаддгүй, би өөрийнхөө хэрэгцээг бие дааж хангаж чаддгүй те би бие дааж төлөвлөж хэрэгжүүлж чаддгүй. За би өөрийнхөө үйлдэлээ бие даан үнэлж, цэгнэж дараад нь хариуцлагаа би үүрч чаддгүй гэдгээ өөрөөсөө маш сайн асууж одоо юу гэдэг өөртөөгөө бас ярилцаад үзээрэй те яагаад гэвэл за өнөөгийн нийгэмд одоо ээж аавтайгаа амьдардаг хүмүүс их байгаа. Ээж аваараа туслалцаа авдаг хүмүүс их байгаа. За бас нөгөө дээрэс нь юу гэдэг ямар нэг юм шийдвэр гаргах болохоор би яах вэ гэл ингээл ойр хайгаан бүх хүмүүсээс асуугаал ингээл яг зөвлөгөө авч болно л та. Гэхдээ эцсийн шийдвэрийг та өөрөө гаргаж явах хэрэгтэй. Гэхдээ шийдвэр гаргаж чадахгүй өмнөөс нь ээж нь ч юм уу аав нөхөр нь гэж шийдвэр нь гаргаад идэг эсвэл эхнэр нь ч юм уу те. Тэгэхээр тэгэхгүй бол та өөрөө хүүхдээ бие даасан хүн болгомоор байвал та өөрөө бие даасан хүн байх ёстой шүү. Тэгэхээр эхлээд өөрөө бие даасан яг
100% бие даасан хүн байгаарай. За ялангуяа энэ номон дээр болох нэг аавуудыг айгу ихнэрээсээ хамааралтай тий хаанаага юу гач байгаагаа мэдэхгүй тэгэл бүх юм ихнэрээсээ асуудаг бүх юм ингэдэг тэрдэг гэл тийм бол хүүхэд яг тэрийг дуурайгаад тий миний тэр хаанаага энэ хаанаага гэдэг мэтчлэн тиймэрхүү юмнууд айгу хүлгэр дуурайлал болдог болохоор эцэг их өөрөөсөө яг бие даасан хүн байх ёстой шүү гэдгийг бас айгу сайн хэлж өгч байгаа. За тэгээд дараад нь бие даасан хүн одоо юу хүсч байгаагаа юунд яаж хүрэх арга замаа мэддэг. За бусдаас хамааралгүй байдаг байх ёстой. Тэгтээ хамааралгүй гэдэг нь ганцаардмал гэсэн үг биш шүү те. Ямар ч байсан өөрийн гэсэн бодолтой, өөрийн гэсэн дүрм журамтай өөрөө хүмүүсээс яг зөвлөмж авч болно. Тэгтээ эцэг шийдвэрийг өөрөө гаргадаг, үүрэг хариуцлага өөрөө үүрч чаддаг. Тийм хүнийг бие даасан хүн гэдэг шүү гэдгийг энэ ном хэлж өгч байгаа. За тэгээд яг энэ хэсэгт надад айгүй таалагдсан нэг номноос нэг хэсэг байна. Тэрийг шууд би иш татаад уншчихъя те. Энэ нь болохоор хүмүүс харилцахдаа би чамгүй байж чадахгүй, намайг байхгүй бол би чамгүй байж чадахгүй, намайг байхгүй бол чи бас юу ч хийж чадахгүй гэсэн харилцаан хамаарлын зарчмыг бус харин би чамгүйгээр байж чадна. Гэхдээ чиний дэргэд байх дуртай гэх хүндлэлийн зарчмаар баримтлах хэрэгтэй гэсэн байгаа юм. За энийг болохоор за одоо энэ номон дээр болохоор жишээн дээр нэг хүүхэн одоо нөгөө 2 хүүхэд гаргацсан. Тэгээд би одоо угаасаа нөхрөөсөө салж чадахгүй одоо ямны хамаг юм энэ нөхрөөсөө хамааралтай болсон. Би ганцаараа амьдралаа авч явж чадахгүй, би ганцаараа ингэж чадахгүй гэдэг ингээд энэ хүн л одоо байхгүй бол би юусаа амьдарч чадахгүй гэдэг тийм жишээ татсан байсан л та. Тэгээд ер нь бол ийм харилцаан дээр энэ ч айгүй эрүүл бус харилцаа тий. Яагаад гэвэл чи өөрөө ганцаараа бие даасан хүн байх ёстой шүү. Тэгээд та хоёр харилцсан бие биентэйгээ тий бие биенгүүгээрээ байж чаддаг. Тэгтээ бие биентэйгээ хамт байх илүү дуртай, хамт байхад тэмүүлдэг бие биендээ тийм харилцаа илүү эрүүл шүү гэдгийг энэ хэлж өгч байгаа юм. За тэгээд цааш нь өөр ишээ явангууд за хэрхэн за биеийг хизээнээс таалгаж эхэлэх вэ? Хизээ те цаг нь хизээ болох вэ гэдэг асуулт айгүй ээж нар асуудаг те за хизээ памперснаас нь гарах вэ? Хизээ сүүнээс нь гаргах вэ? Хизээ одоо тийм тоглоомоор тоглох вэ? Хизээ одоо ингэх вэ тэгэх вэ гэл ингээл ээж нар аав нар айгүй их асуудаг те. За тэр нь болохоор яг тийм цаг нь одоо болсон уу болоогүй гэж чадахгүй юу гэж амар эргэлздэг те. Гэхдээ энэ нь аль ерөөсөө тийм цаг хугацаа ерөөсөө хамаагүй хүүхэд өөрөө сонирхож байгаа бол тийм хүүхэд өөрөө те би хийя, би тусалъя, би ингэя гэж хүүхэд өөрөө тэгээд эхэлдэг. Тэр үед нь заавал хүүхдтэй оролдох боломжийг олгож байгаарай те. Тэгэхгүй бол хүүхдийн сонирхол нь байхгүй болчдөг. Хүүхд за угаасаа би чадахгүй ч гэдэг юм уу тийм бодолтой болоо за оролдоод яах ингээд сонирхол нь байхгүй болчих юм бол хүүхэд дахиж ерөөсөө тэрийг оролдож үзье гэж боддгоо. Тэгэхээр хэрэв хүүхэд чинь өөрөө оролдож үзье ингээ тэгья гэж байгаа бол яг тэр боломжийг нь ашиглаад хүүхдтэй заавал хийлгэж агаарай гэж загсан байгаа юм. Чадах үгүйгээ тэгээ хүүхэд өөрөө шийдэнтэй ингээд нэг оролдож үзэж чадахгүй байна гэдэг болчих болно. Тэгээд хараад нь чаддаг болохоор буцаад оролдох боломжтой тий. Тэгэхээр хизээ хийж оролдох үгүйгээ хүүхэд өөрөө шийднэ. Гэхдээ яг хамгийн гол нь заавал дэрэгдэн байж аюулгүй байдлыг нь хангах хэрэгтэй шүү гэж загч байгаа ямар нэг юм шинээр оролдож үзэхтэй тийм. За тэгээд цааш нь явах юм бол хамгийн эхлээд залхуу ээжтэй зааж сургаж үзүүлж танилцуулж тусалдаг. За тэр нь болохоор хамгийн түрүүнд те өөрөө үлгэр дуурайлал болоод өөрөө зааж өгөөд хэлж өгөөд тайлбарлаж өгөөд өөрөө үзүүлээд те тэгжиж юу гэдэг хүүхдүүдийн суран те эхлээд сурж иж үгдээ оролдож харж иж оролдож үзэн те тэгээд хэрвээ ингээд сурсныхын дараа харин та хизэж хажуунаас нь бити оролцоор тэг хийж чаддаг зүйлийг бити өмнөөс нь хийж өгөөрэй. Яг хаяа туслах хэрэг гарна хэрэг хүүхд чинь одоо тусламж асуувал эсвэл тусламж хэрэгтэй болсон үед нь тусалж байгаарай. Тэрнээс биш өөрөө тусалцаа хүсээгүй өөрөө хийж чаддаг юм бити өмнөөс нь хийж өгөөрэй гэдгийг маш сайн айгу олон удаа хэлж өгдөг. За
Тэгээд хүүхэд чаддаг зүйлээ чадахгүй гэд байвал яах ёстой вэ гэдгийг хоёрдугаар бүлэг дээр айгуу гоё тайлбарлаж өгдөг байгаа шүү. Хүүхэд чадахгүй гэвэл яах вэ гэдэг. За тэгээд хүүхэд өсөж томрохын хэрээр те хүүхдийнхээ өмнө тулгарч буй бүхэнд одоо баг багаар хариуцлага хүлээлгэж эхлэх хэрэгтэй шүү. Тэгжиж хүүхэд хариуцлага үүрэг гэж юу байдгийг багаасаа жижигхэн зүйл дээр одоо юу гэдгийг ойлгож ухаарч эхэлдэг. За тэгээд үр дагаврын талаар мэдлэгтэй болдог байгаа. Тэгэхээр багаас нь жижигхэн өөрийнх нь даах хэмжээний хариуцлага үүрэг заавал одоо үүрүүлж агаарай. Тэгжиж хүүхэд багаасаа сурыг шүү гэдгийг бас хэлсэн байгаа. За тэгээд эцэст нь хэлгээд болохоор эхлээд хүүхдтэйгээ ямар нэгэн зүйлийг хамтарч хийн, дараа нь хүүхэд өөрөө бие дааж хийх үед та дэмжиж итгэл өгч шаардлагатай үед нь тусалцаа үзүүлэх хэрэгтэй шүү. За тэгээд сүүлдээ хүүхэд ганцаараа бүгднийг хийж чаддаг болно, хийдэг болно. Тэгээд тэр үед нь та үнэхээр юу гэдэг нь хараад хүүхдээрээ бахархах үе ирдэг. За жишээ гэхэд манай хүүхд одоо өөрөө 0 орож хийдэг болсон, өөрөө ороо баадаг болсон. Тэгтээ яг бүсийн тавьчих юм л та. Тэр нэ бүр аяга хөөрхөө. Тэг одоо нөө хийжээ гэж ингээл өөрөө чаддаг юм дээр ерөөс тусалцаа аавыг гэдэггүй тийм болсон. Тэг тэр нь ингээд одоо ингээ харахад яг цаг амар их орно те цаг ингээл зааж өгөх гэж маш их нерв ингээд нерв стресс амар их юм хорно. Тэгтээ эцэст нь амар үр дүнтэй амар урамтай шүү гэд өөрийнхөө жишээгээ татчихъя. За тэгэхээр би ямар ч байсан нэгдүгээр бүлгээ ингээд гол санаануудын базаад маш товчхон ярьчлаа шүү. Ярмаар байгаа зүйл маш их байгаа. Тэгэхдээ та нар номоо аваад илүү сайн дэлгэрэнгүй уншаарай. Энэ маш хэрэгтэй ном байгаа шүү. За тэгээд энэ номыг хоёрдугаар бүлгийн манай Амка ярих байгаа. За Амка. За баярлалаа. За хоёрдугаар бүлгийн гарчиг нь бол энгийн чадрууд гэсэн нэртэй бүлэг байгаа. За энэ бүлгийн яг нөгөө дотор нь байгаа гарчгуудыг би бас уншаад өгчэй гэж бодож байна. Би дааж тоглох чадвар, хүүхэд хоолоо өөрөө иддэггүй бол өөрөө унтах, гэр бүлийн заншил, ээжийн цаг, унтуулах асуудлыг хэрхэн шийдэх вэ? Тусдаа унтах, тоглоомоо хурааж сурах, тус биш ус, болохгүй тэнцвүүлэх, би чадахгүй, хүүхдээ хэрхэн чадна гэж сургах вэ гэсэн ийм сэдвүүдийн хүрээнд одоо 2 дугаар бүлэг маань байгаа. За тэгээд та нартай мөн адил өөрт яг одоо чухал хэлмээр байгаа зүйлсүүдээ хуваалцъя гэж бодож байна. За хамгийн эхлээд бол би дааж тоглох чадварын талаар ярьж өгье гэж бодлоо. Яагаад тэгэхээр нөгөө ер нь ингээд анзаарах нэ би бол яг би сая зүгээр энэ номыг уншчаад нэг зүйлийг ботсон юу вэ гэхээр би яг залхуу ээж юм байна гэдгээ ботсон. Гэхдээ намайг хэн залхуу ээж болгосон бэ гэд ботхоор ер нь бол зүгээр миний завгүй амьдрал маань л намайг залхуу байлгацсан юм байна л гэж ботсон л доо. Ягаад гэх нөгөө ажил ихтэй. Гэхдээ гэрээсээ нөгөө хүүхдээ хардаг ч гэсэн гэрээсээ ажилдаг учраас одоо тэр болгон хүүхдтэйгээ тулж яг ингээл байнга хамт байж чадахгүй учраас аль болох стол анханасаа биеийн даалгачвал баг надад амар ажиллаа илүү тухтай хийн гэж бодож исэн. Тэгээ тоглохын хувьд бол яг зүгээр бусад ээжүүдийг харахад ч юм уу гадаагаараа тоглож байгаа хүүхдүүд одоо ээж нь аваад гараал аав нь ч юм аваад гарч байгаа ээжүүдийг харахаар яг ингээд дэрэгдэн тоглоод идэг хүүхд нь уг нь ингээд ганцаараа байж тоглож болох байх чинь одоо дэрэгдэн байгаад идэг ч юм уу тэрний оронд зүгээр л магадгүй холоос хараад ажиглах ч юм уу одоо магадгүй өөрийнхөө дуртай нэг дууга тайван сонсчдөг ч юм уу эсвэл түр нэг жоохон амсгийж болох байтал одоо заавал ингээд хажууд байгаад байдаг. Тэгэхээр хүүхд ер нь бол бидаач тоглож чаднаа. Тийм чадвар бол хүүхэд толгонд байгаа. Гэтэл зарим магадгүй энэ номон дээр бол нэг ээжийн жишээ байдаг. Би бүр ингээд оройн хоолой хийх гэж одоо хадам ээжигээ дууддаг ээжигээ дуудаж ингэж хүүхдэд харуулдаг. Нөхөр маань ингээд ажилласаа ирж иж бараг би ингэж хоолундаа хийдэг би өөртөө цаг гаргадаг гэдэг ч юм уу иймэрхүү жишээ байдаг. Тэгэхээр тийм бас ээжүүд ч гэсэн ер нь бол байдаг. Тэгэхээр хүүхдээ яаж бидаач одоо тоглуулж сургах ёстой юм бэ гэхээр хамгийн эхлээд эргэн тойронд нь байгаа хүмүүс буюу аав ээж нь магадгүй эмээ өвөө ч юм уу өөрсдөө бэлэн байх хэрэгтэй. Яагаад гэхээр дандаа өөрсдөө санаа зовдөг. Одоо ингээд бид нар ч гэсэн ер нь анх тэгдэг штэ. Одоо ингээд
галтгоондоо хоол ээж агаад хүүхэд нь чимэг болчоор хүшин чи яач юу зүгээр үгэл амир гүүж очиж харж мараа. Тэгэхээр хөөх ингээл өөрөө тоглож идэг. Тэгэхээр юунд ингэж санаа зовоод өөрсдөө бэлэн биш байгаад идэг вэ гэхээр яаж чухал ийчих бол нөгөө л нэг айдас те одоо гимтчихгүй бэртчихгүй юм унгаа татчихгүй тийм гараа одоо ингээд гимтээчгүй хөлөө гимтээчгүй гэдэг ч юм иймэрхүү айдсууд бол нэгдүгээр бид нарыг бэлэн биш байлгаад байдаг. Тэгэхээр үнэхээр өөрсдөө бэлэн баймаар байвал одоо хамгийн эхлээд магадгүй хүүхдийнхаа тоглох орчинг аюулгүй болгоо бүрдүүлчихээ тий. За одоо юу гэдгийг гарах хүрэх татаад унгах юмсуудыг нь аль болох дээшээ тавиад өгчих, доор байгаа ирмэгтэй үзүүртэй аюултай амьсуудыг нь хол аваачаа тавьчих тий. Орчноо аягүй сайхан ингээд аюулгүй бүрдүүлчихэд магадгүй хүүхдээ үлдээгээд өөрөө бие даага тоглох тэр болон одоо орчныг нь сайхан бүрдүүлээд өгөхөөс эхлэх хэрэгтэй. За тэгээд мэдээж одоо за магадгүй ингээд илүү хүүхэд юм ойлгодог болоод ирсэн үед нь бага багаар ахиулах хэрэгтэй. Магадгүй одоо энэ цагийг харж гин үү те элсэн цаг тавьдаг ч юм уу те энэ элсэн ингэж гоожиж дуусах хүртэл миний хүү ганцаараа миний ох ганцаараа тоглолцгоо. Тэгээд элсэн дуусаад ирэхээр ээжигээ дуудаарай. Тэгээд хоёлаа хамтдаа тоглоё гэдэг ч юм уу. Ийм бага багаар ахиулах хэрэгтэй. Тэгэхгүй альва ер нь чадварыг суулгахад те бага багаар л ахиж тэрэнд ингэж дадлагжиж илүү сайжирч илүү урт хугацаа бид нар хүртэлтэй хэзний таталт хийгээд эхлэе гэхэд одоо за өнөөдөр нэг 20-ыг хийчихье гээл 10 хоногийн дараа 20 ямар ч асуудал болсон байдаг шүү дээ тий 30-ыг хийгээд 40-ыг хийгээд ингээ ахиулаад явдаг шиг хүүхдтэй хүртэл ингээд аливаа ур чадварыг суулгах жагаа л бага багаар нь ахиулж өгөх хэрэгтэй. За тэгээд одоо хүүхд маань өөрөө те ингээд одоо бие даагаад тоглоод сурж байгаа тий одоо намайг хоол хийх хооронд өөрөө тоглож ирсэн айгүй хөөрхөн маш мундаг гэдэг ч юм уу иймэрхүү зүйлийг нь бас хүүхдийн дэргэд яг магтаж урамшуулж өгч явах хэрэгтэй. Магадгүй нөхөр чинь ирэхэд тий өнөөдөр яасан гэж санана би хоолоо хийгээд байж ах хооронд тий хүү маань охин маань яг өөрөө бие даага тоглосон штэ мундаг агааз гэх жишээний одоо хүүхдийг ер нь урамшуулж сайшааснаар хүүхэд өөртөө итгэх итгэл нь аягүй сайн сайжраад тий хөөх би тэгсэндээ тэгэхээр би энээс илүү чадна да гэдэг юм урам зориг авдаг. За энэ урам зориг ч гэсэн та яг бодоод үзэл өөр дээр чинь ч гэсэн байдаг тий бид нар ч гэсэн яг ингээл нэг зүйлийг чадчихаараа би чадчихлаа тэгвэл би энээс илүү чадах юм байна гэдэг юм урам зоригийг бид бүхэн ч гэсэн авдаг. Тэгэхээр хүүхд мөн адил ялгаагүй байдаг байх нэ. За тэгээ дараагийн нэг таалагдсан хэсэг бол яг энэ унтуулах гэдэг нэг асуудал байгаа тийм. За ер нь энэ унтуулах асуудал төр бол миний хувьд бол би бол өөрийнхөө алдааг эндээс олж харсан. Тэгээд энийг бас олон ээжүүд бас ийм алдаа байдаг ах гэж одоо ярмаар санагдсан. За тэрний юу вэ гэхээр одоо хүүхдийг нөгөө тэдэн цагт унтуулах ёстой гэдэг нэг ийм үзэл баримтлал байдаг шүү дээ. Тэгээ одоо жишээ нь миний хувьд бол би яг 9:30 гэхэд хүүхдээ унтуулсан байх ёстой гэдэг ийм баримталтай юм уу. Тэгээд 9:30-та унтахгүй болохоор жишээлбэл яагаад 9:30-та нэгдүгürt унтуулах гээд байна гэхээр нэгдүгürt за энэ хүүхэд маань өсөж торинж байгаа юм чи айл болох эрт унтах ёстой гэдэг нэг үзэл агаад байна. За хоёрт болохоор би хүүгээ унтсан хойно яг ингэж төвлөрч суугаад ажиллаа хийдэг. Одоо өмнөх хэдэн саруудад бол дэвтэр Queen Mama-гийн дэвтрээ зохиох дээр бүр дандаа хүүгээ унтсан хойно нь төвлөрч суудаг гэсэн учраас ерөөсөл хүү 9:30-д л унтах хэрэгтэй тий. Одоо тэр өдөр ямар өдрийн ямар ч хамаахгүй 9:30-д л унтах хэрэгтэй гэдэг ийм юм байгаад байдаг. Тэгээ 9:30-та унтахгүй болохоор би яадаг вэ гэхээр ууралдаг. Чи унтал та тэгээ би ингээд ажиллаа хийх ёстой штэ гэдэг одоо учиргүй ойрлохгүй ч гэсэн ерөнхийдөө миний дотор бол тохиомдолтой унталтаа тий хийж ин ажиллаа хийх ёстой миний хүү унтаач тэгэл хүүгээ яаруулна өөрөө бас яардаг тийм байсан. Тэгин гоо за энэ номон дээр болохоор юу гэж хэлээд байгаа гэхээр одоо ээжүүд маань нэг ээжийн цаг гэдэг зүйлийг жишээлбэл одоо юу гэдэг орой яг хүүхдээ унтахаар надад ээжийн цаг гардаг гэж боддог ихэвчлэн. За тэгин гутаа нөгөө хүүхэд нь тухайн цагтаа унтахгүй болонгууд л миний ээжийн цагаас хомслоод байна гэж бодоод тий одоо бухимддаг, стресстэй одоо яадаг юм тий ийм сэтгэл хангалуун бус байгаад байдаг.
Тэгэхээр ээж нарт бол энэ номон дээр бол ингэж хэлж байгаа байхгүй. Та ингээд амьдралаа өөртөө зориулсан амьдрал, хүүхдэд зориулсан амьдрал гэж хуваах хэрэггүй. Зүгээр л хүүхдтэй ээжийн амьдрал болгох хэрэгтэй гэж байгаа. Яагаад тэгэхээр ээжүүд маань одоо хүүхэд сэрүүн байхад одоо ийм хүүхдэд зориулсан амьдралаар амьдраад идэх те. Яа миний охин яаж ийн, миний хүү яаж ийн, аливаа ямар байна, аливаа ингэмээр байна уу гэдэг. Тэгээ хүүхэд нь яг унтахаар эсвэл хүүхэд нь магадгүй өвөө эмээгийнх руугаа явахаар нэг тийм өөртөө зориулсан амьдралаар амьдрах гэдэг. Тэгэхээр энэ нь маш өрөөсгөл болчихно. Ягаад тэгэхээр энэ цаг хэлбэлзээд ирэх болохоор л одоо ээж өөрөө бухимддаг, стресстэй юм асуудал гарна. Тэгэхээр юусоо энэ амьдралаа хүүхдтэй болсон л хүүхдтэй ээжийн амьдрал болгооч тий. Энэ нь өөрөө ээжэд ч хүүхдэд ч тухтай тийм амьдрал болж чаднаа гэсэн байна. За тэгээд унтуулах асуудлыг ер нь хэрхэн шийдэх ёстой юм бэ? Энэ хүүхдүүд ер нь яг 9:30 та ер нь унтуулж авах нь зөв юм уу тий? Одоо бид нар чинь гэдэг шүү дээ. Найзындаа хүүхд гэр бүлээрээ зочлоо гэж бодъё л дээ. Гэр бүлээрээ найзындаа зочлоод одоо тэр хүүхд чинь нэг шинэ орчинд ороод ирсэн. Тэр айлын хүүхдийн бүх тоглоом танаа хүүхдийн нүдэнд маш өвөрмөцтэй. Бүр ингээл бүх шинэ тоглоомын донд орчиж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүүхд маш юм excited те амар юм сонирхолтой гой санагдсан байхад нь одоо дөнгөж 8 цагт ч юм уу 7 цагт очиод те бүх тоглоомыг хангалттай тоглож чадаагүй бүх юмыг үзэж чадаагүй ч юм уу сэтгэл нь ханаагүй байхад 9:30 болонгот л за одоо чи унтах ёстой те айлд байх одоо гэртээ байх ямар ч хамаагүй нөгөө өрөнд орой хоёлаа унтъя гэдэг. Гэтэл бол хүүхд юусоо тэрэнд бэлтгэлгүй байдаг. Тийм амар одоо сэтгэл хөдлөлтөө бүх юм сонирхолтой санагдаж байгаа үед нь шууд хүүхдийг шууд унтах гэдэг ах нь бол цохимжгүй байдаг. Одоо энийг яг эргээд өөрсдөө хараад үзэхээр тий бид нар ч гэсэн баяр хөөр одоо шинэ жил ч юм уу тий найзаагаа төрсөн өдөр болж байхад 10:30-д энгийн гэртээ 10:30-д унтдаг байж ич одоо найзаагаа төрсөн өдөрт очсноо 10:30 болчлаа. Найз нь явж унтлаа шүү гэх ингээл яваад өгдөг шүү дээ. Тэгэхээр яг үүнтэй адил ерөөсөл хүүхэд чинь тантай адилхан учраас за нөгөө талаараа одоо бид нэр стресстэй үедээ унтаж чаддгүй шүү дээ. Ингээл бүр баг ингээл шүнжин стресстэй юм бодоол сэтгэл санаа тавгүй үедээ ингээл унтаж чаддгүй. Яг тэр шиг хүүхэд ч ихсэн сэтгэл санаа тавгүй үедээ тэр таны хэлж байгаа 9 цаг 30 минутанд чинь магадгүй унтаж чадахгүй. Тэгэхээр энэ үед нь чи шууд унт те унтаач гэд хэлээд ах нь бүр бараг л уурыг нь хүргэн таныг ч гэсэн те стресстэй ингээд юмд шаналаад хэцүү байхад чинь унтаач юу гэдэг унтаач чи яах гээд байгаа ингээд ивэл бараг босч ирээд бараг зогхоор те уурч ингэж хүрнэ. Тэгэхээр хүүхдийгээ ч гэсэн тэгж болохгүй. Тэгэхээр хүүхдээ айгүй сайн мэдэр яг юу хэлэх гээд байна гэхээр хүүхдээ айгүй сайн мэдэр үнэхээр магадгүй тэр өдөр хүүхд чинь 5 өдөр байсан байна уу эсвэл амар гоё тухайн мөчөд аз жаргалтай байгаад байна уу ер нь бол унтах гэдэг чинь бие махбодын физиологийн асуудал ч гэдэг хүн ядрахаараа тэр хүн унтдаг унтжээж тэр ирч хүчээ сэргээж авдаг. Тийм учраас одоо унтахгүй л ингээл байгаад байна гэж бол байхгүй. Мэдээч хүн ингээд ядраад одоо амрах хэвээр учраас унтаж амардаг. Тэгэхээр заавал ингээл шууд унттыг ин гэж одоо захирахаас илүүтэй хүүхдээ аягүй сайн мэдрээрээ. За магадгүй сэтгэл санаа зовцсон байна уу тий биеийн тавгүй байна уу за эсвэл унтахт нь саад болж байгаа зүйлүүд байгаа болов за тэгээд одоо шинэ орчин тий юу гэдэг магадгүй шинэ ор авцсан эсвэл танах шинэ байранд нүгээд очсон за эсвэл өвөө эмээгэндээ анх удаага хонох гээд очсон за эсвэл найзындаа ч юм уу тий эсвэл магадгүй аав ээжийнхээ найзындаа анх удаага ингээд хонохоо очсон байх чинь унт гэдэж болохгүй ах нэ. За тэгэхээр хит хитэн ийм янз бүрийн асуудлууд байдаг учраас хамгийн гол нь хүүхдээ мэдэрхэн чухал ах нэ. Тэгээд за магадгүй энэ бас нэг энэ нэг сонирхолтой надад санагдсан нэг арга байгаа. Тэр нь болохоор юу вэ гэхээр мэдээч хүүхдээ унтаж амархад нь тэр нөхцөлийг нь аягүй сайн бүрдүүлж өгөх нь чухлаа. Нэгдүгээр хоёрдугаар хүүхдийг унтуулахын тулд амьсгалыг нь чиглэх хэрэгтэй гэж байгаа. Энэ надад маш их таалагдсан. За тэр нь яах вэ гэхээр та хүүхдийнхаа биен дээр гараа тавиад одоо
Жишээлбэл ингээл амар үсэрч хараач хагаал за одоо унти гэж оронд нь оруулцдаг штэ тий. Тэгвэл тэр хүүхдийн чинь мэдээж амьсгал айгу түргэн байгаа штэ тий. Тэгт нь унд гэдэг болохгүй. Тэгэхээр та хүүхдийнхаа биеийн дээр гараа тавиад амьсгалын дагна. За хурдан амьсгалж байгаа бол хурдан та бас зэрэг амьсгална. За тэгээд яваанда өөрөө ингээд амьсгалаа удаашруулад эхлэхээр хүүхд чинь дагаад амьсгалаа удаашруулад эхэлнэ. За ингээд удаашруулад эхлэхээр илүү гүнзгий, илүү удаан амьсгал аваад тий хүүхд тэрийг чинь дагаад тайвшраад улмаар амьсгал нь удаашраад гүнзгийрээд эхэлдэг. Тэгэхээр ингэж хүүхдийн бас амьсгалыг нь чигтлээд амрааж өгвөл зүгээр. За тэгээд мэдээж бас дараагийн нэг арга нь бол нөгөө гоё иллэг хийж амраадаг шүү дээ. Хөлөнд нь ч юм уу гаранд нь цаамаадгүй нурууг нь гидсийн гоё илж өгөөд хүүхдүүдэд амраавал одоо илүү тайван бас илүү одоо хурдан ийм амрах ийм боломжтой байдгаа гэж байгаа юм. За тэгээд ингээд тусдаа унтах арга энтергээд гой ер нь зөвлөгөөнүүдийг тий тэгээд энэ ном хамгийн гол нь бас гоё зөвлөгөөнөөс гадна нөгөө нэг айгүй гоё юм кейсүүд дээр тайлбарлаж өгсөн нь маш их таалагдсан. За тэгээд нэг бас ээжүүдийн толгой өвдгсөн нэг ажил байгаа. Тэрний талаарх бас бичсэн хэсгийг бас ярьж өгмөрэн. Тэр нь болохоор тоглоомоо хурааж сургах тий. За хүүхд ээжүүд ярьдаг шүү дээ. Йоо би энэ хүүгийнхаа охиныхоо тоглоомыг өдөрт бараг өстой наснаасаа илүү хураалаа. Маш их цаг авж ийн. Би хураахын энэ цацхын хураалаа эргээд харлаа цацлаа гэдэг ч юм уу. Тэгээд тэрнээс олж айгүйх бас ээжүүд маань бухимддаг. Тэгээд миний бол арга барил гэвэл би угаасаа за ингээл цацмаар л байгаа юм байлгүй. Тэгээд цацаг яшиг тий. Тэгээд цацаг гол нь магадгүй манай гэрт хүн ирэх байгаа ч юм уу үед бол би гялс хураачдаг. Тэрнээс өмнө за нөхөр орой ирэхээс өмнө бас гэр орон дэлбэрсэн байл муухай юм чинь тэрнээс өмнө нэг хураачигээд миний баримталдаг арга бол өдөрт нэг юм уу хоёр л хураачдаг гэсэхгүй юу. За тэгсэн чинь магадгүй танаа хүүхд ингээд одоо байн тоглоомоо гаргаж цаад за эсвэл зарим хүүхдүүд ч юм бүр ингээл 0-ын цаас хөвөөд ч юм уу эсвэл цаас уурч хаяад ч юм уу тий айгүй хэм итгээд байдлаар тоглодог штэ тий. Тэгэхээр иймэрхүү үед юу нь яаж хүүхдэд тоглоомоо хурааж сургах юм бэ гэдэг талаар зөвлөсөн байгаа. За энэ дээр бол хит хитэн түүхүүд дээр одоо зөвлөгөө өгсөн байгаа. За надад таалагдсан хитэн түүхийг би хуваалцъя гэж бодож байна. За энэ дээр бол мэдээж одоо юу гэдгийг хүүхдэд ийм төсөөллөөр гэх юм уу те одоо үлгэр шиг ч юм уу одоо маш гоё юм төсөөлж ярьж хүүхдүүдэд тоглоомыг хураалгаж болдог. За тэрний юу вэ гэхээр магадгүй одоо юу гэдгийг за хоёлаа тоглоомоо хураая гэхээр хүүхд үгүй одоо тэгмээргүй байх гэдэг ч юм уу хариу үйлдэлүүд үзүүлж болно. За тэгвэл магадгүй одоо цэцэрлэгт байгаа хүүхдүүд дээр жишээлбэл те за хүүхдүүдээ хэрвээ та нарыг ингээд байж одоо ингээд те цэцэрлэгээс чинь аав ээж чи ирж авахгүй бол яах вэ? Та гэртээ харьж чадахгүй бол яах вэ? Та нарт тэгвэл гоё юу гээл тэгэхээр хүүхдүүд муухай гэртээ харьмаар байна гээл тэгэн штэ те. Тэгэхээр за тэгвэл тоглоомонд ч бас гэр орон гэж байгаа. Та хэд тэгэхээр тоглоомуудаа гэрт нь аваачаарай. Энэ тоглоомууд маань гэртээ хариул та нар шиг бас гоё баяр хөөртэй аз жаргалтай байх нэ гэж хэлвэл одоо цэцэрлэгт тэр байгаа олон хүүхдүүд маань магадгүй тоглоомоо маш идэвхтэйгээр тий хурааж болно. За үүнтэй адилхан магадгүй таны хүүхд одоо цаас ураад яваад ивэл тий за миний хүү одоо хоёлаа цаасаа одоо хогийн сав руу хийя гэвэл үгүй хураамааргүй байна ингээ байж юмараа гэл тэглээ гэж утгад за тэгвэл одоо юу гэдэг тий 100 бай үйлчээсэн ч гэсэн магадгүй өвлийн үгийн ирэх гээд байна. Одоо ингээд 100 болж байгаа болохоор өвлийн өвгөнд цас хэрэгтэй. Тэгэхээр хоёлаа наа цааснуудыг чинь өвлийн өвгөд цас гээд өгчё. Тэгэхээр хоёлаа одоо гялс наа цааснуудыг чинь энэ уут руу хийж агаад тэгээд ууттай цасаа балкон дээрээ ч юм уу гаргаад те эсвэл ингээд гадаа гаргаад тавьчиа. Тэгэхээр өвлийн өвгөн ирээд аваад амар баярлах байхаа, цастаа болох байхаа гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар нөгөө хүүхдэд дандаа ингэж гоё одоо үлгэрийн юм шиг те эсвэл төсөөлөн бодох чадварын гоё ингэж бүр хамтдаа тэлсэн байдлаар ч юм уу уран зөгнөл одоо хэлж үзүүлж байгаа ч юм уу те иймэрхүү байдлаар хүүхдтэй гоё
тоглож байгаа юм шиг байдлаар тэгээд тоглоомыг нь хураалгах ийм аргууд байж болж байна. За тэгээд дараагийн нэг зүйл нь бол одоо бас нэг арга нь гэвэл энд нэг хөрх юм байнамаа. Нэг түүх бичсэн байгаа. Тэр нь болохоор юу гэхээр нөгөө цэцэрлэгт нэг хүүхэд тоглоомоо хураа гэсэн чинь ганцаараа хураахгүй. Тэгэхээр чи яагаад хураахгүй байгаа юм гэсэн чи би ядраад байна гэхээр нь багш нь за чи тэгвэл ядарч байгаа бол тэр сандал дээр очиж суучих гэж сулгацсан байл та. Тэгсэн чинь хүүхдүүд ингээл айгүй идэвхтэй тоглоомоо хураагаал жимснээ шүүсээ уугаал гадаа гараад тоглох болсон гинэ. Тэгсэн чинь нөгөө хүүхд чинь гадаа гарснаа нэг хүрц бариад авсан юм байна л да тоглох гээд. Тэгэхээр нь багш нь хүү чи яагаад хүрц авчваа? Чи ядраад байна гэсэн штэ. Тавьчих айгүй бол чи ядарч чинь хүрзээ тавиараа наанаа суугаад амарчээ гэл тэгсэн л. Тэгэл нөгөө чи сууж байгаа л хүүхдэл юм болохоор дахиад тогломор санагдал бөмбөгчл бариад авсан чи багш нь хүү тавиараа чи ядарч штэ бөмбөг битээ яар бөмбөг айгүй хүнд чи ядарч байх зүгээр сууж гэтгсэн чинь нөгөө хүүхэд нь тэсэхгүй би ядарахгүй гэл орилсон гинэ. Тэгэхээр багш нь чи ядрахгүй юм бол наатаха дараа нь яг хураах уу гэсэн чинь хураана гэдгсэн гинэ. За тэгвэл чи наад тоглоомороо тоглоо. Тэгээ тоглож дуусаад хураагаараа гэсэн чинь нөгөө хүүхэд чинь тэг нь би хураана гэд тэгсэн гэж аахгүй. Тэгэхээр эндээс юу харж байна гэхээр тоглоомоо хураахгүй бол дахиж тоглож болохгүй тий тоглож болохгүй гэдэг зүйлийг бас ойлгуулж одоо тоглоомыг нь хураалгаж болно. За нөгөө нэг арга нь болохоор юу байсан бэ гэхээр одоо хүүхдэд юу гэдгийг ямар нэгэн байдлаар шүлэглэж эсвэл одоо шүлэглэж гэх юм уу эсвэл юм жижигхэн богиноход дуутай ч юм уу байдлаар бас хүүхдүүдэд юмыг ойлгоход айгүй амархан цээжилдэг юм байл л да. За жишээлбэл энд нэг түүхтэр болохоор ингэж бид сайн хүүхдүүд бүх юмаа зэгцэлдэг, тогтсон дүрмээ барьж тоглосон бол хураадаг гэд ийм нэг шүлгэлсэн дүрм байгаа байхгүй. Тэгэхээр энийг яг хамтдаа уншаад тэгээд хамтдаа ингээд үйлдэл гаргахаар хүүхдүүд яагаад ч юм те айгүй дуртай юм байдлаар хийдгээ. Тэгэхээр иймэрхүү аргуудаар хүүхдийнхаа тоглоомыг бол хураалгаж болно гэсэн хэд хэдэн аргууд бол хэлсэн байсан. За энд бол өөрийнхөө би нэг аргаас хуваалцахад би бол надад туслаарай гэдэг байдлаар хураадаг. За хоёулаа хамтдаа тоглоомоо хураая гэхээр манай хүү одоо үгүй гэж тэгнэ. За тэгвэл за тэгвэл ээж нь хураа дөө. Надад ч туслах хүн байхгүй юм байна дөө. Ганцаараа л хураа дөө. Өөр хинч туслахгүй. Хөөрхөн ээж нь ядрах байх та. Хин нэг над туслахгүй байх та гэж тэгэхээр манай хүү би туслая гэж гүйж ирээ тусалдаг. Тэгээ ер нь бол яг аливаа юмыг анхнаас нь бас сурахчвал илүү амар байдаг шүү дээ. Тэгэхээр багаас нь анхнаас нь ингээд дадал үүсгэж явчихаар хүүхэдтэй тэргүү ингээл за угаасаа тоглолцсон, цацсан, бохирдсон одоо л хураана гэдэг ч юм уу тийм ойлголтыг авчдаг юм шиг санагддаг. За тэгээ энд нэг дараагийн одоо сүүлийн онцлж хэлмээр байгаа зүйл нь болохоор нөгөө чадахгүй гэдэг юм байдаг шүү дээ. За миний хүү тэгээд өгөөч, миний охин тэгээч гэл тэгэхээр үгүй би чадахгүй гэл хүүхд нэг хэсэг ялангуяа айгүй их тэгж хэлдэг болчдөг. За миний бодлоор 3 нас те 4 настай үедээ ч юм уу айгүй их ингэж хэлдэг байх гэж боддгийг. Энэ үед нь бол яах вэ гэхээр би чадахгүй гэдэл нарийн төвөгтэй ажиллаа арай хэлбэр хид хідэн хэсэг хуваагаад өгчгөө гэж байгаа. Яагаад тэгэхээр хүүхэд бол одоо ингээд нэг зүйлийг хийхээр амар хэцүү. Энийг бол хийвэл одоо маш их ажиллагаа орно ч юм уу. Тиймэрхүү байдлаар нөгөө том хүн биш учраас тэр чинь ингээл хийчих юм байна гэдэг юмыг бодож чадахгүй учраас магадгүй хэцүү гэж ойлгоод байдаг. Тийм учраас ерөөсөл нөгөө аман дээр гарч ирсэн үгээ би чадахгүй гэл ингээл хэлцдэг ч юм уу байх. Тэгэхээр хүүхдтэй илүү ойлгомжтой байдлаар одоо хэлж өгвөл зүгээрээ. За магадгүй одоо юу гэдгийг те за шинэ жилийн тухай зураг зураарай гэл тэгсэн чинь хүүхэд нь би чадахгүй ээж ааваа те би зурж чадахгүй чи зурчих гэдэг ч юм уу. Ингүүл за тэгвэл одоо тайлбарлаж өгнө шүү дээ. За шинэ жил гэхэр юу байдаг вүлээ гэл тэгэхээр хүүхэд гацуур байдаг. За өөр юу байдаг вэ гэхээр өвлийн өвгөн байдаг. Өөр юу байдаг вэ гэхээр бэлэг байдаг гээл тэгвэл те. За тэгвэл чи гацуур ямар байдгийг мэдхүү гээл тэгэхээр ногоон өнгөтэй би мэднэ дээрээ чимэглэлтэй байдаг вэ. За тэгвэл наатахад зурчих гээл те. За ингээд зурсныхан дараа за өвлийн өвгөн тэгвэл ямар байдаг вэ? Бэлэг ямар байдаг вэ гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар нөгөө
хэсэглээд тухайн ажлаа нарийн одоо бөгөөд маш ойлгомжтой байдлаар энэ жижиг хэсгүүдэд хилээд тайлбарлаад өгснөөрөө хүүхэд тэр ажлыг одоо илүү амар хялбар хийх юм боломжтой тий чаддаг зүйлээ тэгээ илүү дуртайгаар илүү амарханаар хийдэг болох нь. Тэгэхээр энэ дээр бол юу гэж хэлж байгаа гэхээр би чадахгүй гэхээр нээж аваа. За чи чадахгүй бол би тэгчий гэдэг ингээд байдаг. Тэгэлгүй дандаа хүүхдтэйгээ ярилц. Юусоо тэрнээс битгий одоо хойшсуу, битгий залхуур. За миний хүү чинь одоо юу гэдэг тий хувцас шкафнда юу гэдэг гаднаас ороод ирэнгүүт за хувцас тайлаад талд гэрээ гээл тэнгүүт хөө би чадахгүй ээж та энийг тайлаад өг гэвэл те чи цахилгаанаа буулгаж чадна үстэй чадна за буулгач харъя гэдэг ч юм уу. Энэ болгонд яг хугацаа авна. Гэхдээ энэ бол хүүхдийг дандаа сургаж идэг одоо маш чухал юм зүйлүүд. Гэхдээ энэ бол энгийн хийх ёстой зүйлүүд ч те. Тийм учраас ерөөсө цаг алдчихээн. За шиг энийг ингэж ахаар би ингэж яла хурдан зүгээр ядаргаа гэж бодохгүйгээр хүлээцтэй хандаад тайлбарлаж өгөөд айгүй гоё хүүхдүүдтэйгээ ярилцдаг байгаарай гэж хэлсэн байсан. За тэгээд энэ бүлэг дээр ер нь бол хүүхдээ айгүй сайн мэдэр. За гэхдээ бас үнэхээр ингээд хүүхдүүд чадахгүй зүйлээ үнэхээр чадахгүй гэдэг шүү те. Тэгэхээр нөгөө өөрөө та хүүхдээ мэдэрснээр за энэ минь ээж аваад баримжаа байдаг тийм. За одоо нэг чадна да миний охин миний хүү чинь энийг бол чадчихна. Тэгэхээр нэг удаадаа итгэх, нэг удаадаа биеийн даалгаад хийлгэх чи гэдэг нэг юм зориг угаасаа байдаг шүү дээ. Тэгэхээр тэр үедээ бол яг ингэж гоё тайлбарлаж өгөөд өөрөөр нь ингэж хийлэг таач хэрэгэлцээд дээрэс нь хүүхд өөрөө үнэхээр дургу би үнэхээр чадахгүй гэдэгвэл битгий хийлэг цаг нь болоогүй л гэсэн үг те. Тэгэхгүй ингээд үнэхээр чадахгүй гэдэг ах чинь хийгээд гэж чи чадна гэдэг байгаа юм биш үү? Алин ямар хайшаа юм те. Эсвэл наадхыг хийцгээж чадна тэгүн готл би чамд шоколад өгөө шүү гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар өөрөөсөө тулгаж, шахаж ингэж хүчилж болохгүй. Тэгэхээр хүүхдүүдэд аягүй сайн мэдрээрээ гэдэг санааг энэ бүлэг дээр гаргаж өгсөн байлээ. За тэгээд 3 дахь бүлгийг одоо та нарт маань бүжээ маань ярьж өгнө. За түрүү нөгөө анкагийн хэсэг дээр нэг юм яла санаанд орж илаа нөгөө хүүхдүүдийнхээ амьсгалыг хэмнэлийг харуулаарай гэдээсэн шүү дээ тий. Тэгээд энэ дээр нөгөө нэг яадаг шүү дээ нөгөө орой олонгот хүүхдийг битгий хөөргөж хинээлэг битгий ингээд тий дээр үеэс тэгдэг байсан шүү дээ ээж аав маань. Тэгэхээр нөгөө энэ чинь нөгөө Монгол уламжилт арга байгаа байхгүй юу? Бас энэ ухаа явж исэн юм байна да гэж дотроо бодож ирсэн л та. Хүүхд нөгөө хитрхи ингээд тий амьсгал нь өндөр агаад ингээд хөөрцөн үедээ тэгж амархан унтдаггүй байх юм шүү дээ тий. Тэгэхээр бас манай одоо өвдөц маань бас их ухаантай хүмүүс байсан байна гэсэн бодол ахиал орж ирлээ. За 3 дугаар бүлгээ эхлэе. За 3 дугаар бүлэг маань бие даах нь төлөвшлийн хэлбэрээ гэсэн нэртэй бүлэг байгаа. За энэ хэсэгт маань 17 одоо бие даах хүүхдийг хэрхэн бие даалах вэ гэсэн одоо юм аргачлалуудыг ингээд тайлбарлаж заасан байгаа. Тэгээд энэ бүлгийн маань хамгийн гол агуулга нь бол ерөөсөө л одоо эцэг эхчүүд маань хүүхдээ бие даалгаж сургаснараа төлөвсөн иргэн хүнийг төлөвсөн одоо бие хүн том хүн ингээд болгоод ирээдүйд бэлдэж өгж байгаа хамгийн чухал зүйл юм аа л гэдгийг ер нь бол ингээд тайлбарлаад байгаа. Тэгэхээр хүүхэд хэдий багасаа бие дааж чадна тэр хэмжээгээрээ насан турш үедээ төлөвсөн ирээдүйд одоо нийгэмдээ хувь нэмэр оруулсан иргэн хүн болдсон байна л гэсэн үг байгаа. За тэгээд энэ 17-оосоо би өөртөө хамгийн их таалагдсан за 5 хэсгийг сонгоод сонсогчтой ярихаар бэлдсэн байна. За хамгийн ихнийх нь хүүхдийг хэрхэн дуулууртай болох вэ гэсэн хэсэг байгаа. За ер нь бол хүүхдийг ингээд нэг хэлээл сонсоол ингээд өгөнд ороод хийдэг хүүхдүүд бол одоо тийм бол амар биш хүүхдийг тийм болгоход тэгээд энэ байдал бол зөвхөн хүүхдүүдээр ч биш бүр ингээд насанд хүрсэн хүмүүстээр хүртэл гардаг. За жишээлбэл нэг албан байгууллагын ялгаатай хүмүүс гэдэг албан байгууллагт ажиллаж байгаа доктор жишээлбэл нэг хүн нь ингээд тий нэг даалгавар юм өгөхөд тэр одоо даалгаврыг сонсоод ойлгож хүлээж аваад тий гүйцэтгэдэг.
тэрийг ингээл чи хийсэн үү, яасан, алуу ингээл шалгаад байх ерөөсөө шаардлага гарахгүй. Тэгээ тийм хүмүүсийг юу гэж дүгнэдэг вэ хэрэг те өөрөө хянах чадвартай, өөрийгөө даалгавар өгөхөд ингээд хариуцлагатай хандаг гэж дүгнэгддэг. Тэгээд ийм хүмүүс болохоор хамт олонныхоо дунд ингээд нэр хүндтэй, хүндэтгэлийг хүлээсэн хамтран ажиллахад хүртэл айгүй амар тийм хүмүүс гэж тооцогддог. Гэтэл бас эсэргээрээ хүмүүс байдаг. Ингээд тэ олон дахин хэлүүлэл байдаг. Ингээл ойлголцож чаддгүй тийм хүмүүс байдаг. Тэгэхээр энэ хоёр ингээд бүлэг хүсэх хүмүүс маань хүртэл хизээ нэгэн цагт хүүхэд байсан байгаа. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр хүүхэд байхдаа л ямар төлөвшлийг олж авч чадна. Ирээдүйд насан туршид бас яг л тийм хүн болдог гэсэн үг байгаа. Тэгэхээр хүүхдээ яаж юм одоо сурах сонсоод сайн сонсоод сонсон зүйлээ хийдэг болох вэ гэдэг ингээд зохиолч маань 3 аргачлалыг хэлж өгсөн байгаа. Эхнийх нь хамгийн эхлээд таны хүүхэд таныг анхааралтай сонсож байна уу гэдгийг л ингээд шалгаж мэдэх хэрэгтэй. За ялангуяа хүүхдүүд бол ингээд тоглоомдоо тоглож явах үедээ нэг зүйлд анхаарлаа төвлөрсөн үедээ ингээд бусад зүйлүүдийг ингээд анхаарах юм одоо анхаардаггүй. Тэгэд энэ байдал ч гэсэн яг насан турш хүмүүс ч гэсэн гардаг. Ингээд анхаарлаа төвлөрлээд нэг ажил төвлөрсөн үедээ ингээд хажуудаа ярьж байгаа юм ингээд сонсоог өнгөрсөн тохиолдолд бидэнд хүртэл гардаг шүү дээ. Тэгэхээр хүүхд бас яг ийм байдаг. Тийм магадгүй таны хэлж байгаа үгийг ингээд хүүхд чинь сонсоод хийхгүй байгаа биш. Таны хэлж байгаа хүүхд анхнаасаа сонсоогүй анхаарал нь төвлөрөөгүй байх магадaltaй. Тэгэхээр энэ үед нь яаж хүүхдийнхээ анхаарлыг татах вэ гэхээр хүүхдтэйгээ нэрээр нь дуудаад юмаа хэлж байгаа зүйлээ юм уу хэлж байгаа зүйлээ хэлэх хэрэгтэй. Эсвэл одоо биедэн хүрээ тийм үү ингээд өөрлөгөө харц тулгарх үед ингээд хүүхдийн анхаарал бас тогтдог. Тэгэхээр тэр үед болохоор өгнүүдээ хэлж байгаарэ гэж эхний аргачлал байгаа. Хоёр дахь арга нь хүүхэд таныг үнэхээр сонсч байна уу гэдгийг шалгах хэрэгтэй гэж. Тэгэхээр нөгөө сонсоод суух сонсох гэдэг бол ингээд хоёр ялгаатай зүйл гэдэг байна. Өөрөөр хэлбэл ингээд ингээ хүн ярьж ангууд яг өдөөс нь ааха гэдэг ингээд сонсоод байгаа мөртлөө ухаан санаа нь шал өөр газар хүрээ явчихдаг шүү дээ зарим тохиолдолд. Тэгэхээр хүүхэд бас яг тэгсэн байх магадaltaй байдаг. Тэгэхээр энийг яаж мэдэх вэ гэхээр нэг та хэлнэ. Тэгээ хүүхдийн анхаарлыг хандуулж агаад хэлнэ. Хэлснийхаа дараа хүүхдээсээ тавтаж асуух хэрэгтэй те. Би сая юу асуусан бэ те. Одоо ингээд одоо хайлаа яах хэрэгтэй вэ ч юм уу хүүхдээсээ асууна. Энэ үед болохоор хүүхдтэй үнэхээр таны хийсэн зүйлийг ингээд сонсоод анхаарад ингээд та намайг одоо хоол олж байгаа одоо тоглоомоо ураагаарай гэсэн гэж хэлж ийл. Тэгэхээр хүүхдээ сонсон байна гэсэн үг байгаа. Тэгэхээр энийг сайн мэдэх хэрэгтэй. Хүүхд үнэхээр сонсоод байна уу? Зүгээр сонсоод сууж байна уу гэдэг ялгах хэрэгтэй. За тэгээд гурав дахь арга нь болохоор үр дагаврын талаар тохиролцох хэрэгтэй гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл та ингээл хилээлэл 2 удаа 3 удаа 5 удаа хилээлэл хүүхдийн чихний хажуугаар өнгөрөөлөө. Тэгэхээр хүүхдтэй үнэхээр та ингээд ганц л хилээл таны ганц хэлсэн үгийг хүүхд ингээд анхааралтай сонсдог болохын тулд та ганц л хэлдэг байх хэрэгтэй. Тэгээд хамгийн гол нь энэний өмнө үр дагаврыг хүүхдтэй сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй. Жишээлбэл одоо манай зохиолч маань ингэж тайлбарласан байгаа. Тэг би ингээ 2 удаа ширээ засч чадахгүй. Цагтаа ширэндээ суугаад цагтаа хоолоо идээрэй. Цагтаа идэж чадахгүй бол хоос үлдэн шүү гэд. Энийгээ тайлбарлаж өгөх хэрэгтэй. Тэгээд хоолоо идээрэй. За тэгээд энэ тохиолдолд бол хүүхэд болохоор үр дагаврыг бол ингээд ойлгоцсон байгаа. Би энэ ширээнд суувал одоо ширээ засахад хоолоо идэх хэрэгтэй байна. Би одоо ширэндээ хоолдохгүй л дараа нь хоолгүй үлдэх юм байна гэдэг. Хүүхэд үр дагаврыг ойлгосон байна. За эсвэл одоо тоглоомоо ураагаарай. Тоглоом ураах болвол дараа нь тоглоомгүй үлдэн шүү, тоглохгүй шүү гэх. Тэгэхээр нөгөө хүүхд ер нь л үр дагаврыг ойлгосон тохиолдолд биелүүлэх магадлал өндөрсдөг байгаа. Гэхдээ энэ дээр нэг хамгийн гол анхаарах хэрэгтэй зүйл нь энэ аргачлалыг одоо үр дүнтэй хэрэгжүүлэх хамгийн чухал зүйл нь тавьсан нөхцөл өргөж биелж байх хэрэгтэй. Үр дагавар нь дандаа гарч явах хэрэгтэй. Тэгэхээр ингээрээ нөгөө хүүхд үр дагавар миний хийж байгаа үйлдэл буцаад үр дагавартай гэдэг хүүхд өөрт нь ойлгуулж өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө одоо жишээлбэл одоо ингэдэж штэ. Тэ одоо ингээ хоолоо идэхгүй болвол хоолгүй үлдэн шүү гэж хэлцдэг. Хүүхдээ ингээл тоохгүй орхиол тоглож явж байгаа л орой олон үлсэн тэнгуүтэндээ нөгөө би хоол идэж юм идмээр гингүүт нь
за гэж ахаал бүр ингээл орой чихэр баагаал идэх юм ингээл өгөөдөө бол хүүхд тэжээч энэ дадал туршил бол суухгүй. Яа тэгэхээр та өөрөө тавьсан үр дагавартаа хүрэхгүй байгаа учраас хүүхэд ч гэсэн туршил болж үлдэхгүй. Тэгэхээр эцэг эхийн одоо хүүхэдтэй тавьсан те энэ ч гэсэн бодтойгоор биелдэг байх хэрэгтэй байгаа. Тэгээд зохиолч маань ингээд одоо 4 зүйлийг анхаарах заавал 4 зүйлийг ингээд анхаарах хэрэгтэй шүү гэж гисэн байгаа. Нэг нь эхлээд та өөрөө хүүхдээ үлгэрлж одоо энийг хүүхэдтэй үлгэрлэж үзүүлэх хэрэгтэй. Хүүхдээ танд ийм хэлж байгаа бол та хүүхдээ хэлж байгааг анхааралтай сонсох хэрэгтэй. Энэ бол хүүхдээ үлгэрлж байгаа нэг хэлбэр нь. Хоёрт нь хүүхдийнхаа насанд нь тохируулж шаардлага тавь. Цаг мэддэггүй хүүхд 10 минутын дараа гэхэд тоглоомоо хурааж дуусгах гэвэл энэ бол бүжихгүй даалгавар. За тэгээд гурав дахь нь эхний хоёр алхмыг заавал биелүүлсний дараагаар одоо нөгөө 3 дахь нөгөө үр дагаврыг одоо хүүхэдтэй тавих хэрэгтэй байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл эхний хоёроо хэрэгжүүлээгүй байжж хүүхэдтэй ингээд те үр дагавар гарах ингээд хариуцлах шаардах юм боломжгүй. Тэгэхээр 3 4 дахь нь болохоор үр дагавар бол ерөөсө сүрдүүлэг болон нөгөө нэг юм шийтгэл маягаар ерөөсөө явж болохгүй байгаа. Зүгээр бодтой л ах хэрэгтэй. Үр дагавар нь жишээлбэл ингэж байхгүй те ширээндээ суухгүй бол хоолгүй хоцорно гэдэг л энэ бол бодтой үр дүн. Харин чамайг ширээндээ суухгүй бол толгойд чинь тавхтай шүүл хасна гэж хэлвэл энэ бол сүрдүүлэх гэсэн байна. Тэр энийг бас ялгаж болгоорой гэж заасан байгаа. За ингээд энэ хэсэг нь бол ингээд болсон. За хоёр дахь хэсэг нь бие даасан сонголт гэсэн байгаа. За энэ бол надад айгүй чухал ингээд анхаарах ёстой сэдв гэж би бол дүгнсэн байгаа. Яг одоо бидний манай өнөөгийн нийгэмд одоо миний эргэн тойрны үеэлд өнөрт маань хүртэл ингээд харагддаг. Дээрээс нь бүр ингээд насанд хүрсэн хүртэл хүмүүст ажиглагдаг нэг зүйл нь болохоор сонголт хийж чаддгүй. Өөрийнхөө дуртай болон дургүй зүйлийг ялгаж чаддгүй энэ хүмүүс их байдаг. Тэгээд энэ байдал маань эргээд нөгөө хүнд айгүй дарамттай зүйл болж өгдөг. Өөрөө нөгөө сонголт хийж чаддгүй болсноор бол дандаа бусдын амыг хардаг. Эсвэл ингээд шийдвэр гаргаж чаддгүй. Манай үеэлд үчийлэл одоо ингээд те чи юунд дуртай ингээд юу авах вэ ингээд мэдэхгүй гэж хариулдаг. Тэгээд би энд нь болохоор амар хэмзгэлдэг. Айгүй хэмзгэлдэг. Тэгэхээр юу гэхээр тэр хүүхд өөрөө нөгөө багаас нь сонголт хийхгүй байсаар багаад ингээд нөгөө мэдгүй аль нь ч авах уу, яасан ч авах уу гэдэг ингээд ийм хариултаар ингээд хүмүүсийн амыг авах сурсан байдаг. Энэ айгүй буруу. За тэгээд энэ дээр болохоор цогцолч нь айгүй гоё ингээд нэг жишээг тавьсан байгаа. Тэгээд нэг өсвөр насны хүүхэдтэй ээж манай зохиолчид одоо хандсан байгаа сэтгэл зүйн зөвлөгөө авах гээд тэгээд сэтгэл зүйн зөвлөгөө авах болсон шалтгаан нь болохоор хүүхэд нь нөгөө математик, физик анги юм уу эсвэл хим биологи ингээд гүнзгийрүүлсэн хоёр ангиас нэг сонгож авах шаардлагатай болсон байгаа. Тэгээд хүүхэд өөрөө онц сурлагатай бүх хичээлдээ сайн тэгээд бүр дүүргийн олимпиадад дандаа төрүүлж медаль авдаг юм хүүхэд байсан. Тэгээд зохиолчтой нь болохоор ээж нь холбогдсон байгаа. Тэгээд тантай ингээд тусламж авах гэсэн маа гэд. Тэгээд зохиолч одоо асуусан. Та энэ шийдвэрийг та гаргасан уу? Таны хүүхд гаргасан уу гэсэн. Тэгээд одоо ингээд би гаргасан танаас ингээд зөвлөгөө авах ингээд гэхдээ манайх бол очноо зөвлөгөө авах гэж хэлдэг. За тэгвэл танай хүүхд үнэхээр ингээд зөвлөгөө авахыг хүсэж байна уу? Та ингээд хүүхдээсээ асуугаач ээ. Тэгээд хүүхдийн зөвшөөрөл болж байна гэсэн чинь нөгөө зохиолч нөгөө ээж маань хүүхдтэйгээ ярьчаад тэр одоо ингээд яг тийм хариу хэлж мэдэхгүй байна. Гэхдээ бид хоёр ч гэсэн тань дээр яваад чи ингээд тантай уулзах гэсэн байгаа. Тэгээд иймэрхүү байдлаас нь ингээд зохиолч маань ээжийг дүгнсэн байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө хүн ээж нь дандаа ингээд хүүгийнхээ өмнөөс бүх шийдвэрийг гаргадаг байсан. Тэгээд хүү болохоор өөрөө ингээд шийдвэр гаргах чадваргүй болсон. Тэгээд яг ингээд нөгөө хүүгийнхаа ирээдүйн амьдралыг сонгох юм чухал том шийдвэр гараад ирэнгүүт ээж өөрөө эргэлзээ сонгож чадахгүй болсон. Тэнгүүд нөгөө хүүдээ сонгох хэрэгийг өгдөг. Гэтэл хүүхд нөгөө багаасаа өөрөө сонголт хийх зуршлыг бий болгоогүй, өөрийнхөө юу дуртай, юу дургүйг мэдэхгүй болсон учраас яг цагаат тулахад нөгөө хүү ч гэсэн шийдвэр гаргаж чадахгүй ийм байдалд хүрсэн байгаа. Тэгэхээр ийм байдал зөвхөн өсвөр нас гэхгүй бага насны хүүхдүүд хүртэл их ажиглагддаг. Тэгэхээр боломж олцсон үед нь хүүхдээ сонголт хийлгээрэй. Гэхдээ хүүхдийнхаа хийсэн сонголтыг хүлээж авахд та бас өөрөө бэлэн байгаарай гэсэн. Тэгээд одоо
ээж аваад маань хүүхдийнхээ өмнөөс айгүй шийдвэр гаргадаг. Жишээлбэл одоо зохиолч маань нэг энэ дээр татсан жишээ байгаа. Хүүхдтэйгээ цуг дэлгүүрөө ороод цам цанхаар болдог. Тэнгүүд нөгөө хүүхдээс яг энэ цамцыг авах уу гингүүд алийг авах уу гингүүд хүүхд нэг цамц сонгоно. Тэнгүүд тэр цамцыг нарснаа энэ материал нь муу юм байна. Өнгөн нас санцгүй юм байна. Чи энэ хідээс сонгох гэдэг ээж нь сонголт өгдөг. Тэнгүүд хүүхд нь тэндээс нь би энийг сонгоё гингүүд оо наа чин чамд зохихгүй юм байна. Чи энийг авчих. Энэ чиний хувцснуудаар зохих юм байна ч юм уу байлаа. Энэ нөхцөл ингээд ээж нь нөгөө хүүхдээ сонголт өгж байгаа юм шиг хуурамчаар сонголт өгж байгаа хөөгээд тэг яг эцэг шидэргээж өөрөө гаргаад байгаа. Тэгэхээр энэ бол хүүхдийн хувьд айгүй шудраг биш болно. Эсвэргээрээ хүүхдээ айгүй буруу. Тэгэхээр одоо хүүхдээ айгүй тийм ээж нь шудраг биш ингээд байдлыг хүлээж аван шудраг биш хандаад байгааг ингээд хүүхдэд эмзгээр тусдаг. Тэгэхээр та үнэхээр хүүхдээ сонголт хийх гэж байгаа бол тий тодорхой сонголтын хүрээд сонголтуудыг өгөөд тэр сонголтыг хүүхдээ хайсан сонголтыг бүрэн дөрөв хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй зөвчүүдээ. Тэгээд хүүхдүүдэд багаас нь сонголт хийлгдэг болгоё. Хүүхдийнхээ юунд дуртай, юунд дургүй хүүхдээр нь өөрөө сонгуул мэдрүүлдэг болгоё гэж одоо уриалмаар байна. За тэгээд 3 дахь миний сонгосон одоо сонирхолтой зүйл нь одоо сэдв нь болохоор өөрөө найзаа сонгох гэсэн байгаа. Тэгэхээр бас л миний түрүүний хэлсэн нөгөө хүүхдийнхээ сонголт хийлгэхэд оролцдог. Яг хувц эд зүйл дээр ингээд сонголт хийхэд оролцдог. Тэгээ яг найзын хөтөр хүртэл ингээд ээж аав нь оролцдог. Хайртай хүнийг сонгоход хүртэл эцэг их оролцдог. Тэгэхээр ийм бити байгаарэ. Яагаад тэгэхээр хүүхд өөрөө ингээд нийгэмд гараад одоо олон хүнтэй харилцсан, янз бүрийн ааштай, янз бүрийн одоо хүмүүстэй харилцахтаа өөрөө тэр болгоныг даваад гардаг байх хэрэгтэй. Тэгэхээр энэ нь нөгөө бүр бага наснасаа цэцэрлэгт байхдаа найзуудаас ингээд олон төрлийн найзуудтай болоо тэр найзуудтайгаа тэг ингээд сэтгэл зүйд ингээд даваад олон асуудлыг өөрөө давж гарч чадсанараа ирээдүйд учрах олон хүнтэй ингээд олон хүний зан ааш харилцаа болгоныг өөрөө зохицуулаад одоо гарах тийм чадвартай хүн бий болох тийм шүү. Тэгэхээр хүүхдийнхээ өмнөөс битээ тий олон сонголтыг хийгээч. Хүүхдийг өөрөөр нь сонгуулад, өөрөөр нь алдуулаад, өөртөө туршлага хөндлүүлээрэ гэж одоо зохиолч маань одоо ингээд загсан байгаа. Энэ ч гэсэн надад бас үнэхээр одоо зөв зүйл юм байна гэж би бас ингээд энийг хараад байгаамаа. Тэгээд зохиолч маань олон гоё сонирхолтой жишээнүүд татсан байгаа. Тэгэхээр сонсогчид маань болохоор энэ номыг аваад тэр олон гоё жишээнүүдийг бас уншаарай гэж бол миний хувьд бол зөвлөмөр байна. За тэгээд дараагийнх нь одоо миний сонгосон сэдв нь ажил сурах, хүүхдийг ажил хийж сургах гэсэн. За энэ бас надад их чухал сэдв байна гэж би дотроо хувьд бол боцоо. Тэгээд яагаад тэгэхээр одоо хүүхдээ зарим хүмүүс болохоор хүүхдээ одоо тэг гэрээ ажил хийж хүүхдийнхаа хүүхэд насыг ингээд хүүхдээр өнгөрөхгүй ингээд хүндлэгчээр ажил хийхгүй гэсэн хандлагатай эцэг эхчүүд байдаг. Тэгэхээр энэ нөгөө эсэргээрээ нөгөө эргээд энэ хүүхэдтэй ямар үр дагавар очих вэ гэдэг хэцүүчүүд нь бас бодож тунгааж авах хэрэгтэй. Заавал хүүхдийг хүнд хөтөлмөр хийлгээ гэсэн үг биш. Зүгээр хүүхдийнхаа насанд нь тохирсон таарах ажлыг ерөөсөө хүүхдтэй хийлгэж сурах хэрэгтэй. Нас насанд нь тохирсон. За тэгээд жишээлбэл нөгөө нэг одоо юу хэмтэй бие даасан байдал гэдгийг одоо нөгөө би дааж өөрөө хийх гэдэг хариуцлага гэдэг хоёроос ингээ ялгаж сайн ойлгооч гэж зохиолч маань хэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө хариуцлага хүлээж те нөгөө гэрээ орныхаа авчаа хариуцлага хүүхдүүдэд та гэрийн ажил хийлгэснээр өөрөөлөд байгаа юм бишээ. Энэ юу гэсэн үг хэрэг зөвхөн та хүүхдээ л бие дааж сурах хэрэгтэй. Хариуцлага гэдэг зүйлийг ерөөсөө нөгөө дандаа хийх ёстой. Нөгөө заавал хийх ёстой зүйл. Одоо хариуцлага гэдэг бол заавал хийх ёстой тэр үед л ирдэг. Харин бие даасан байдал гэдэг бол ерөөсөө хийх чадвартай хийж чадна гэсэн үг гэдэг байгаа. Тэгэхээр заавал одоо хүүхдээ бие даасан байна гэдэг нь зүгээр хүүхдээ юм хийлгэж сургаач л гэсэн үг байгаа. За тэгэхээр энэ дээр болохоор нэг жишээ байгаа. Энэ жишээг ингээд сонсогчтой ярьж өгье. Ингээд хүүхдээ тэгтээ тэр нөхөртэй гарна тэгтээ тэргүй хоол хийж таарна гэр орны ажил хийн гэд ээж нь багаас нь одоо Ира гэдэг охиныг ерөөсөө гэрийн ажил огт хийхгүй өсгсөн. За ингээд охин том болоод оюутан болоод одоо гэрээсээ хоол өөр газар очиж сурахаар болдог. Тэгээд тэндээ өөртөө одоо ингээд дөрүүлээ нийлээд оюутны байранд амьдраад тэгээд дөрүүлээ хоол хүнснийхаа зээлийг мөнгө нийлүүлж аваад
өдөр ингээд ээлжилж хоол идэх байгаа. Гэтэл Ира дээр болохоор ерөөсөө хоолыг сураагүй. Тэгээд хүнсний ногоо арилгаж сураагүйгаас болоод өрөөний хогттой зөрчилтэй үсэж эхэлдэг. Тэгээд улмаар цуг амьдрах аргагүй түрээд тэгээд тэр өрөөнөөсөө гараад дахиад өөр газар очдог байгаа. Тэгээд тэр өөр газараа очингуудаа нөгөө хоол хийж чадахгүй. Тэнгүүд ганцхан хийж чаддаг хийх боломжтой хийж чадах зүйл нь шал угаа. Тэгээд нөгөө охтууд нь хоол хийгээд дээрээ ингээд шал угаадаг тийм одоо байдал төрсэн байгаа энэ чинь. Тэгэхээр бид нарын өөр хөлтөө яаж амьдрахыг мэдэхгүй. Тэгэхээр үнэхээр хоол хийх хэрэггүй хоол хийх хэрэггүй тэгээ гэр орон цэвэрлэхэргүй сайхан хангалуун амьдрал сайн бид хэрвээ тийм биш нөхцөл тэг хүнд байдалд орохгүйгээр өөрийгөө аваад явдал би даасан хүн би болгооч гэж зохиолч маань ерөөсөө энэ хэсэг дээр л тайлбарлаад ингээд ээж авт маань ойлгуулах гэдэг юм. Тэгэхээр энэ болохоор ганцхан охтуудад биш хөвгүүдэд ч гэсэн хамаатай. Охид хөвгүүд гэж ялахгүйгээр л ерөөсөө бүгд өөрийгөө тэг хувцас угаачдаг, гэр орноо цэвэрлждэг, хоол хийж чаддаг байх хэрэгтэй гэсэн байгаа. За тэгээд хамгийн сүүлийн одоо сонгосон хэсэг маань гим буруу ба хариуцлага гэсэн үг байгаа. Хариуцлага гэсэн хэсэг. Тэгэхээр эцэг их багш нарын одоо ашигладаг нэг одоо гол одоо арга юм уу хөшүүргэл хүүхдийг ингээд хариуцлагатай болгодог тийм арга нь болохоор гим буруу мэдрүүлэх гэж ойлгосон юм хандлага байдаг. Тэгэхээр манайхан ч гэсэн ийм хандлага байдаг те өмнөх үеийн эцэг эхчүүд дээрэс нь бас багш нарт нөгөө хүүхд гим буруугаа мэдэрчгүй л ингээд хариуцлагатай болно гэсэн бодол өгдөг. Тэгэхээр энэ бол тийм юм октоосоо биш шүү. Тэ гим буруугаа мэдрүүлнэ гэдэг бол хүүхдийг ингээд бүр тэ одоо сэтгэл зүйн хувь айгүй тэ хүнд гэмтэл өвчлүүлж байгаа зүйл шүү гэж одоо зохиолч хэлсэн байгаа. Тэгэхээр нөгөө эцэг эхчүүд одоо дээрэс нь одоо зарим багш нар зүгээр л ингээд санамсаргүй хэлсэн тэр үгнээс болоод хүүхд насан туршдаа ингээд сэтгэл зүйн хувьд ингээд шарахтай үлдсэн олон тохиолдол байдаг. Тэгэхээр хүүхдээ ийм битгий шарахтай болгоорой. За тэгээд нөгөө одоо хүүхэд бол эцэг эхийгээ хайртай хүмүүсийгээ энэ тэр хүмүүсээрээ л хорвоо ертөнцийг дүгндэг. Тэр хүмүүсийг хараад хорвоо ертөнц ийм байна гэж ойлгодог. Тэгээд хизээч хүүхэд эцэг эхтэй буруу өгдөгөө. Тэгээд хэрвээ ээж наав нь хүүхдээ чи муухай, чи муу хүүхэд байна, чи ийм байна, замраагүй муухай байна гэж одоо хувь хүн рүү дайрч хэлсэн үг болгон хүүхдэд би л ийм юм байна, би л буруу юм байна, би л муухай юм байна гэх ингээд дандаа хүүхд өөр дээрээ авдаг. Одоо тэр нөхцөл байдлыг хүүхэд дүгнэж одоо тий хийх чадвар байхгүй шүү дээ. Хүүхдээр эцэг хэлсэн үг болгохыг хүүхд үнэн гэж хүлээж авна. Тэгээ та хүүхдээ муухай гэж хэлээд байвал хүүхд багасаа л би муухай юм байна, би харчаагүй юм байна гэсэн бодлороо хүмүүжээд тэр нь насан турш тархиндан суугаад үлддэг байгаа. Тэгэхээр хэрвээ та хүүхдтэй тий хувь хүн рүү хандаж ийм үг хэлдэг бол яг одооноос ахуулаад болоорой. Энэ бол таны хийж байгаа хамгийн буруу үйлдэл шүү гэдгийг одоо эцэг эхчүүдэд захиж хэлье. Тэгээд харин хүүхдээ те хариуцлагатай болохын тулд бид нэр юу их юм бэ? Те буруутахгүйгээр хүүхдтэй буруутахгүйгээр яаж хүүхдээ хариуцлагатай болох вэ гэд зохиолч маань хит хитэн аргыг бид нарт одоо зааж өгсөн байгаа. Тэгэхээр зохиолч маань хэлэхдээ гин буруутай гэж өөрийгөө бодохгүй байсан ч хүүхэд хариуцлагатай хүн болж болно гэсэн байгаа. Тэгэхээр ерөөсөө энийг яаж сурах вэ гэдгийг одоо аргыг хэлж өгсөн байгаа. Тэгэхээр ер нь бол нөгөө гин буруугаа мэдрэх үед болохоор яаж хүүхд өөрийгөө улам доош байдаг. Сэтгэл зүйд улам доош орно. Алдаагаа засах байхгүй ингээд тэр юу алдаагаа засах хитвэх бүх юм ингээд дарчдаг тэр өгнөд харин хариуцлагатай байна гэдэг бол өөртөө итгэлтэй байхыг хэлдэг. Алдаагаа засах хэрэгтэй байна. Юун дээр алдснаа дүгнээд тэр алдаагаа засдаг тэр чадварыг хэлдэг. Тэгэхээр бид нэр хүүхдээ одоо хариуцлагатай болохыг хүсэж авал хүүхдтэйгээ бураашуулж гинтээ гэсэн мэдрэмжийг төрүүлэхгүй харин эсэргээрээ юун дээр алдсан байна. Бид нар юу засч болох байсан бэ? Одоо цаашдаа яах вэ? Яг энэ аргыг л ерөөсөө хүүхдтэй ашиглаа л гэж зааж байгаа. Тэгэхээр бидний дунд насан турш хүмүүсийн дунд хүртэл нь одоо яг ингээд нөгөө гин буруугаа мэдрээд ингээд өссөн том болсон хүмүүс олон байгаа. Жишээлбэл ингээд буруутай тий буруу юмсан гэгээ гимшээд мэдрээд байдаг. Гэхдээ миний буруу гэдэг юм мөртлөө ахиад тэр буруутай үйлдэлийг давтаад л яваад байдаг. Энэ бол нөгөө хариуцлага хүлээж сураагүй өссөн хүн одоо хүүхд багтаа тийм одоо хүмүүжил авсан байх магадлал өндөртэй.
Тэгэхээр одооноос тэгвэл яах вэ гэхээр ерөөсөө хүүхдийг хариуцлага хүлээлгэж сурах хэрэгтэй. Тэгэхээр хариуцлага гэдэг бол гин буруу өгөх биш, харин хүүхдээ юун дээр алдсан байна, цаашдаа юунд анхаарах вэ, энийг яаж засах вэ гэдгийг л ерөөсөө хүүхдийг ойлгуулах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр энэ дээр манай зохиолч маань одоо 4 одоо аргачлалыг зааж өгсөн. Тэгэхээр хүүхдтэй хийж буй үйлдэл түүнээс үйлдэл бүрээс үр дүн гардаг гэдгийг л хүүхдээ багаас нь ойлгуулж ингээд баг ясна ахмад сайн ойлгуулж өгөх хэрэгтэй. Багаас нь бид нэр энэ үйлдэл хийж байгаа л ард нь үр дагавартай гэдгийг л гэсэн. Тэгээд хоёр дахь нь болохоор өөрөө үлгэрлэж үзүүлэх хэрэгтэй. Гуравт нь хүүхдээ зүгээр хэлбэр төдий уучлал уухад сургаад хэрэггүй. Тэ хүүхэд гол нь одоо буруу хийсэн зүйлээ ухаарад одоо тэрийг яаж засгаа гэдэгт л ингээд бодож сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо юу тохиолдчихв, энэ яагаад муу гэж яаж зас залруулах боломжтой гэдгийг л одоо хүүхдтэй зааж тэр чиглэл рүү одоо ээж аав нь ярилцах хэрэгтэй гэсэн. За тэгээд дөрөвдөх нь чиний гомдоосон хүн яг юу мэдэрч байгаа гэд нөгөө хүний оронд өөрийгөө тавьж мэдэрч сурах хэрэгтэй. Тэгээд чи оронд нь юу хийх байсан бэ? Чамд яг хүн гэж юмсэн бол чи яах байсан бэ? Ямар хариу үзүүлэх байсан бэ? Тэгвэл одоо яаж алдаагаа засч залруулж болох вэ гэж нэг хүүхдтэйгээ маш сайн ярилцаж сураарай гэдэг ингээд загсан байгаа. За ингээд миний сонгосон 3 дугаар бүлээс сонгосон 6 хэсэг маань ингээд боллоо. Тэгээд эцэг эхчүүдтэй хэлэхэд бол энэ номыг бол заавал авч уншаарай. Тэгээд ер нь бол одоо ширээний ном болохоор ном шүү гэж одоо яг рекламдах юм уу? Надад бол үнэхээр таалагдсан. Тэгээд энэ номыг бол байнга л унших хэрэгтэй байна да гэж бодсон да. За манай хоёрт юу гэж бодогцоо? Надад бас таалагдсан. Тэгээд яг ер нь алал одоо яг бодож явдаг тий яг нэрэл гэсэн санаанууд бол айгүй нийлж исэн. Тэгээд ганц нөгөө нэг одоо миний бүр үнэхээр за бас нэр тийм дээ гэдэг ойлгож авсан зүйл нь яг тэр нөгөө нэг унтуулах хэсэг байла. Би бас яалтчгүй 9:30-д л унтах ёстой гэдэг тийм нэг муухай үзэлтэйсэн. Тэгээд тэрнээс хойш бол энэ номоо уншсанаас хойш бол за нэрээ бас тийм дээ одоо болио да тий хүүхийн амар гой сэтгэл хөөрцөн байхад нь хунд гээд яхаа болио да гэдэг тийм зүйлийг бас сурч авсан. Хүүхдээ ер нь аль тий багаас нь би даалгана гэдэг нь өөрөө одоо хүүхдэд ч хэрэгтэй эргээд эцэгчүүдэд ч бас хэрэгтэй тий өөрсдийн гэсэн одоо гоё цаг зав нь илүү гардаг. За эргээд хүүхдийн ирээдүйн амьдралд хэрэгтэй. Одоо жишээлбэл ингээл эцэгчүүд хоолоо одоо өөрсдөө ингээл хийгээд идэг. Жохон гэлтгүү хүүхдэрээ туслуулах хэрэгтэй тий. Одоо хүүхдээр угаалгах чинь бол чадна шүү дээ хүүхд бол. Яг үгүй дутуу угааж олон тэрийг нь аваад нэмэл та гүйцэгээл угаачих тий. Ногоо арилгуулж болно. Хүүхэд дутуу арилгах нь ойлгомжтой. Яг үгүй та гүйцээч тий. Тэгэл хийх тусам л хүүхэд чи илүү сайжраад одоо манай хүүч 2 нас 7 сартай надад бол ногоо арилгаж өгдөг, будаа угаагаад өгчдөг байхгүй. Тэг ихэндээ бол үнэхээр халтурддаг байсан. Ногоо арилгах гэж зүгээр 2 татаал чи би ядарсан гэж тэгдгээсэн чи одоо бол амар хөдөлмөр бүгдийг нь арилгаад гэтээ яг нэг хаа нэг жоохон дутуу тий. Тэгэл тэр нь бүр ингээд өөр юм амар амар байгаа юм чинь. Тэгэхээр иймэрхүү юм дээр хүртэл ингээл заавал чадахгүй болоогүй биш тий хүүхд би бол эхэндээ хутга арилгагчаар биш нөгөө ногоо арилгагчаар гараа ингээл хуу татаа ичих үдэг амар айгаал тий тэгж байгаа л за яг өөрт нь эхлээд аягүй сайн заа ингээд татвал гарыг чинь зүсэн шүү. Тэгэхээр яг энүүхэнд нь инг тий арилгасан бол ногоогоо эргүүлээд нөгөө талаас нь ингээл заагаад чи хүүхд сурчиж байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдийг бол асаж болдгоо юм байлээ. Гол нь яг тэр насанд нь тохирсон ажиллаж явах тий бага өгөх хэрэгтэй. Тэгэл одоо ингэчтэй жижигхэн одоо энэ ном дээр хүртэл идэхтэй дэлгүүр ороод ганцаараа тортой юм бити өргөө жижигхэн утанд хүүхд жоохон юм өргүүлээд хэмжээгээр нь өргүүлгээл тий хоёлаа хамтдаа ингээд өргөөд явцгаая гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар л ингээд хүүхдээ багаар сургаад яваач гэдэг тэр санаанууд нь маш их таалагдсан. Тэгээд ер нь бол ээжүүд маань гэлтгүү тий
аавууд маань ч гэсэн бас аваад ингээд уншихад Эмээ өвгөнөөс айгүй уншихаараагааз. Тийм байна. яа өвөө эмээ Яа, Эмээ өвгөнөр ч айгүй их эрхлүүлээд байдаг. Манай хүү ч юм бол айгүй бие даацсан юм. Би ч анхнаасаа л амар залхуу байжсэн. Одоо хүртэл олон залхуу. Тэгээд манай хүү анх ой 9 сартаа цэцэрлэгт орж ирсэн аахгүй юу? Анх ороод. Тэгээ нэгэн сар яваад багш нар нь танаа үуч арай л бие даацсан байна. Дээшээ англио оруулъя гэнэ. Ганцаархнаа хоолой идээ сурцсан, ганцаархнаа памперснаас гарцсан, ганцаархнаа ингээд бүх юма бие дагаа хийгээ сурцсан. Тэгээ танаа хүүхд чинь ангийнхаа хүүхдүүдтэй болохоор хитрхи ингээд нөгөө томдоод байна. Энэ ангидаа юм сурахааргүй байна. Тэгэхээр дээдлийнхээ анги руу орох хэрэгтэй юм. Ингээ манай хүүхд айгүй хөрхөө нэг сарын дараа анги дэвшиж орж ирсэн байхгүй цэцэрлэгт. Уул нь тийм хүүхд тэгэнгүүт эмээ өвөө дээр очингууд байхгүй. Эмээ өвөө зөвхөн ингээл хоолыг амлуун хийж өгөөл тэ. Тэгэл манай хүүхд ингээл очиад орон дээр очиад ингээд алхаагаал хөвтчихдэг. Тэгэл эмээ ус өвөө тэгэл нэг модон чихэр можи гээл тэгэл зүгээр ингээл зүгээр ингээл гарын үзүүрээрээ зараад хамаг юмаа ягаал эмээ өвөө шээ гээл зүгээр юугаа чи чадхаа хэлцдэг бүр тэгэл би очиад ёо танаад ирэхээр манай хүнээ байж юм аа гэл. Тэгээ эмээ өвгөнөл өстой нэр амар эрхлэлдэг. Тэгэл авч нэг хоноол гэртээ ирэнгөө тэгэл залах болцсон ирээд ирж байгаа юм. Мэдчлээ. Тэгээд ингэж эмээ өвгөнөр айгуу сайн уншаасаа гэж бодсон. Яг үн тий. Гэхдээ яг нэг одоо юу юм бидний үеийн аав ээжүүд бас яг тиймэрхүү нэг эрхлүүлэх тал нь өндөр байгаад байна л да. Миний бодлоор бид нар өөрсдөө эмээ өвөө болвол ер нь бол тий өөрөө хийгээ. Би бол тэгж бодод бас би л эмээ өвөө бол өөрөө л гэдэг юм баха. Эмээ нэг зав байна. Тэг бах те нэрээ илүү яг юм хөгжсөн байж байгаа. Юм хөгжөөл ингээл те угаасаа л юм чинь нэг тэгэл илүү сайжрал явдаг шүү дээ. Тэгэхээр тийм бол боддог шүү дээ. тийм. Бас яг нөгөө бас аав ээжүүд яг л цугл унших хэрэгтэй ном байгаа тий. Харин ээжүүд гэхээргүй тий. Угаасаа нөгөө би бол ингэж бодсон шүү дээ нөгөө хүүхдийг нөгөө эцэг их бол хамтдаа хүмүүжүүлдэг. Тэгэхээр хүмүүжлийн арга ч гэсэн нэг зүгт харцсан, нэг итгэл үнэмшилтэйгээр хүүхдээ хүмүүжүүлэх хэрэгтэй тий. Тэгэхээр энэ номыг уншаа тий бас өөртөөхөө алдаа дутагдлыг хараад тий хоёлаа яг ингэ гэсэн байна хүүхдээ ингэж хандах хэрэгтэй юм байна тий тэгэж хараасаа гэж бас айгу боцоо. Би ч гэсэн яг энэ уншаад алдчихж байгаа юм бас харсаа тэгээд засан шүү бүжээ гэж бодлоо. Тэг яг нөгөө эхнэрүүдэд зөвлөгөө өгөхөд одоо нөхрүүд чи иймэрхүү ном унших айгу дург байгаад идэв штэ. Тийм болохоор нэг яг гол те нэг амар хэрэгтэй гэсэн хэсгээ чи яг энэ хуцаг хоёр хуцаг уншчих гэл тэр нэг өөр юм хийж яхад нөгөөд уншаал чинь гоцыг тэр хоёр хуцаг уншчихдаг байхгүй. Тэгэл дахиад жоохон байж чи яг энэ гурав хуцаг уншчих та гэл өгчөнгөт яг уншчихдаг байхгүй. Тий янз бүр ингээл завшаа гарангууд нь чи яг энэ хэсгийг уншчих гэл өгчөнгөт уншчихсан. Тэгэхээр ерөөхдөө ингээ хамаг номны гол санааг ойлгох боломжтой шүү хэрэг нөхөр чи уншихгүй ингээд ах юм бол. Тэгээ ингэсээр гадагт ном уншуулсан байхгүй юу? Тийм баг. Тэгдэг байхгүй. Яг энэ нэг гоц хоёр гоц гэсээр гал уншуулдаг басна. Би бас нөгөө яг хөө ингээл хичнээл ингээл ном уншаал тий шүү гэж бодож байгаа ч гэсэн бас бодит амьдрал дээр нэг хэрэгжүүлэхгүй үеуд бас байдаг шүү дээ тий одоо гурван гарan хэрэгжүүлдэг ч юм уу тий нэг хаа нэг хэрэгжүүлэл болдог ч юм уу нэг тийм үе байдаг гэсэн чи би яг номоо уншиж дуусчаал маргааш нь чилүүтэй нэг хүүгээ тгээ ингээ гэлдэг. За миний хөө өөрөө тэгчих. За миний хөө чадна шүү дээ. Тэгчих өөрөө гэл ингэж цаахгүй. Манай уншсны өшөө миний арчи яац вэ? Юу уншчаал өөрөө гэдэг. Би өнөөдрөөс бүр залхуулсан. Тэгж. Харин тэгээд бас нэр яагаад би нөгөө ширээний ном болгоорой гэдэг агаа шалтгаанаа бас нэг тайлбарлаж тий. Би энэ ном ингээд 2 дахь уншиж байгаа. 20 онд яг анх эхний номоо энийг уншчихсан байхгүй. Тэгээ сая ингээд дахиад уншихад яг нөгөө хүүхдийнхаа насандаа тохирсон хэсгүүдийг ингээд толгоондоо илүү хүн авч
авчт юм байна. Яг би өнгөрсөн жил уншиж байхад яг хүүгийнхаа насан дээр хэрэгтэй юмнуудыг ингээд толгойн дотор авцсан. Тэгээ сая ингээд дахиад уншихад одоо манай хүүчин 3 нас гарсан тий. Тэнгүүд яг бас нэг ингээд 3 нас дээр хэрэгтэй юмнуудаас ингээд толгойд авчиж байгаа байхгүй юу. Тэгээ мэдчлэн ерөнхийдөө ингээд энэ номыг ингээд хажуудаа байлгаж байгаа юм бол ингээд насанд нь тохирсон юмнуудаа шүүгээд унших ч юм уу тий. Мартцсан юм ингээд тайлталт сэргээгээд ч юм уу. Тэг зорилгоор яг ингээд ширээний номоо болгоо явахад надад айгу таалагдаад байгаа юм. Тийм. Өстой гоё ном байлаа, таалагдсан. Тэгээд энэ номыг санал болгосон идүүдэд баярлалаа. Зүгээрээ би харин ойр хавьяага бүх хүмүүст бүр уншаарай гэ би өөрийнхөө ихчлүүгээ явуулаад та уншаадах гэ. Манай их хүүхдэд амар бүзэлдэг байхгүй бүр амар бүзэлдэг. Ой би бүр өмнөөс нь надраад идэг байхгүй. Би бүр та уншаадах. Тэгээ явуулсан. Тэгээд бүр манай их уншчихвал би л нэрэлстэй амар би бол амар ээж юм байна гэл. Ер нь жоохон залхуу болсон баха манай их. Харин тэгээд өнөөдөр ч гэсэн би нөгөө нэг евро цэцэрлэг төрөлөнд гараад тоглосон байхгүй хүүхдээ аваад салхилаад тэгэл яг ингээл анзаараад нөгөө өнөөдөр подкастаа хийндэ гэл юм бодоод сууж байгаа л хүмүүс ингээл анзаарсан чинь яалч чүүл тэгээд байгаа байхгүй хүүхд нь ингээд зүгээр тоглож болоод ах чинь яг ингээл дааж яваал хөөе тэгээч гэл тэгснээл нэг юм руу авирахаар хөөе хаа гэл араас нь ингээл те яг үнэхээр тэр юмнаас нь баг унаад гэмтгээргүй юм байх чинь л хөөе унчуу чи гээл ингээл ойрлол те. Тэгэл яг тэр гадаа тоглох тэр хүртэл ээж аавууд ер нь бол хүүхд ингээл үнэхээр амар унж бэртэл айхтар юм дээр мэдээж л та хүүхдээ аваад очоогүй л хэлгүй те. Тэгэхээр тэр болгонд ингээд жоохон хүлээцтэй хандаад хүүхдээ ажиглаад тэ юм руу авирж яхад нь эхлээд харал та тэ энэ чи унах нь уу яах нь уу авирч чадчихвэл дуугуул өнгөрч үнэхээр унлаа ээжээ туслаараа аваад туслаараа гэвэл очоод тусалдаг ч юм уу тэ иймэрхүү байдлаар дандаа нөгөө эхлээд хүүхдээ л тэр нөгөө мэдэр хүүхд чи юу чадахгүй юу би дааж хийж ин хийхгүй байна гэдгийг л айгуу сайн мэдрэл тэгэл тэр мэдрэмжэндээ дөрөөлөл ер нь хүүхдээ айгуу сайн хөгжүүлэх ёстой юм шиг байлээ. Би бол тэгэж л ойлгосон тоо. Тэгээ өөрөө бас хувь хэрэгтэй тийм би даасан байх хэрэгтэй. Би яг энийг уншичаад манай ээж бүр амар залхуу ээж юм байна гэж ээжигээ яг олж уншсан. Манай ээж ч ерөөсөө хичээлдээ яав энийгээ яа цэцэрлэгээс ахаа ер нь би тэгэл яг анх санахын цэцэрлэгийн одоо нөгөө дунд анги жишээлээ өөрөө бас хувцас өмсчүүд ээжигээс хэрэгж ийснээ санаад байгаа байхгүй юу. Цэцэрлэгтээ явуулчлаа гэдэг. Гэх мэтлээ яг манай ээж бүр амар залхуу ээж байсан болохоор би бас яг тийм юм шиг байгаа. Тэгээ намайг 10 жил мэлт хизээч ээж сэрээж байгаагүй. Тэгэл би хоцрол тэгэл сэгсэсээ бөггүйгээл сургуультаа явж идэг өөрөө. Тийм байсан болохоор яг би бас яг тэрийг ингээ өвлөөд авсан юм шиг байгаа. Тэгэхээр одооноос хүүхдэд зөв байлгахын тулд та өөрөөсөө эхлээд тэгүүлгэр жишээ болоорой тий. Өөрөө би даасан хүн байгаад өөрөө ингээд юу гэдэг зөв байх юм бол таны хүүхэд тий яг ингээд адилхан таныг дөр яагаад яг зөв хүн болно шүү гэдгийг хэлий тий. Гэтэ бас энийг уншаад бас нэг бодгсон зүйл нь одоо манай өнөөгийн нийгэм жишээлбэл би даасан хүн болоогүй томчууд төссөн байгаа шүү дээ тий. Амар их юу. Тийм. Тэгэхээр бас бидний дээдлэх аав ээж бас алдах гаргасан алдаанууд бас байх магадaltaй бид нарыг одоо өсгөж явах явцтай тий. Тэгэхээр хүүхдтэй хариуцлага хүлээлгэж сураагүй би даалгаж сураагүйгээс болоод өнөөдөр нэг юм болсон гэж магадгүй. Тэгэхээр бид нар одоо манай үеийнхэн дунд амар их тийм хүмүүс байгаад байгаа юм шиг надад санагддаг шүү дээ. Ялангуяа амар олон хэлүүлдэг, хойноосоод ингээл байнгас юм сануулдаг. Хөөж тэрийг ингэсэн үү тэгсэн үү чи одоо тэрийг ингэж гээл те. Манай үеийн тэр иймэрхүү юмнууд амар их харагдаад байдаг шүү дээ. Тийм шүү. Тэгээд яг нөгөө хариуцлага алдахаараа зүхтчдэг. За болио хэлээ. Оо тийм. Тэгэхээр тийм одоо бид нар одоо тэгэхээр нөгөө ирээдүйн нийгмийг бүрдүүлэх ёстой хүмүүсийг хүсэж байгаа. Ээж аав нар. Тэгэхээр одооноос л одоо тэр байдлыг засаад тэг хүүхд тахаас нь л би даасан хүн болох хэрэгтэй юм байна да гэж маш сайн ойлголоо. Энэ амнаасаа. Тэгвэл гурлаа ишлэлүүг орох уу? Тэгээ.
За тэгээ. Нэлээд удаа ярьчлаа. Харин тэглээ. За тэгвэл би Илүү эхэлчих. эхнийхээ тийм 5 ишлэлээ хэлчихье. За миний эхний ишлэл болохоор хүүхдийн аж аргалын төлөө та өөрийн аж аргалын жорыг олоорой. Биеэ золиослож ядарч туйлдах хэрэггүй. Өөртөө санаа тавихаа бити мартаарай. Хоёр дахь нь хэрэг алдаанаас гарах үр дагаврууд амнаас эрүүл мэндэд аюул занал учруулаагүй байвал хүүхдээ алдаа гаргана гэдгийг мэдэж байсан ч за яах вэ оролдоод үзэг гэж хэлж байгаарай. Хүүхдийг алдаанаас суралцах боломжгүй боловол дүн шинжилгээ гаргалгаа хийх урьдчилан харах алдаагаа залруулах бололцоогч бас алддээ шүү. Гурав дахь нь ээж нь хүүхдээ өсөж томорхын хэрээр гараас гаргаж өмнө нь тулгарч буй бүхэнд баг багаар хариуцлага хүлээлгэж эхлэх хэрэгтэй. Дөрөвт эцэг эх нь өөрсдөө бие даасан цагт л хүүхэд бие дааж сурах боломж бүрддэг шүү. Тавд бие даах болон хяналтгүй байх нь ижил утгатай үг биш шүү. За дараагийнх нь амка. За 6 дахь нь урам өгөх туслах нь нэг хэрэг харин шахаж шаардах урмыг нь хуглах бол тис өөр явдал шүү. 7 дахь нь би чадахгүй гэд байвал нарийн төвөгтэй ажлыг арай хялбар хэд хэдэн хэсэгт хуваагаад өг. 8 дахь нь хүүхдийг унтуулахын тулд амьсгалыг нь жигдлэх хэрэгтэйг санаарай. 9 дахь нь ээж та амьдралаа өөртөө зориулсан амьдрал, хүүхдэд зориулсан амьдрал гэж хуваалгүйгээр зүгээр л хүүхдтэй ээжийн амьдрал болгоорой. Ээжэд ч хүүхдэд ч тухтай тийм амьдрал болох юм шүү. За сүүлийнх нь 10 дахь нь би таньгүйгээр даван туулж чадна. Гэхдээ та байвал надад илүү амар байдаг. Энэ бол тусламж. Харин би таньгүйгээр чадахгүй гэвэл энэ бол хамаарал болно шүү. За бүжээ. Боломжтой үед нь хүүхдээрээ сонголт хийлгэж байгаарай. Мэргэжил эсвэл ханаа сонгохоос өмнө өөрөө бие дааж сонголт хийж сургаа. Та харин хүүхдтэй шударга хандаарай. 12-т нь түүнтэй битгий найзал, дараа нь бас тэрнтэй ч битгий найзал хүрэл. Тэдэнтэй битгий найзал гэсээр эцэст нь бүгд хүмүүс муу муухай үрхэж найзлагч хүн хөлтөхгүй болно шүү. 13-т нь эд зүйлсээ алдаж дуршлаг суувал хүүхэд тархиа ажилуулж шийдэл хайж сурдаг. Мэдээж хэрэг өөрөө шийдэл олох боломжийг ээж аав нь өгч байвал шүү дээ. 14-т нь алдаж байж суусан үн цэнтэй туршлага шийдвэр гаргахад сургадаг. 15 дахь нь бие даана гэдэг үүрэг хариуцлага биш. Хариуцлага бол заавал хийх ёстой гэсэн үед бий болдог бол бие даана гэдэг нь чаддаг байх чадвартай гэсэн үед бий болдог юм аа. За. Болсон. Ингээд өнөөдөр сонсон 15 ишлэл боллоо тий. За тэгээ сонсогчдод маш их баярлалаа. Энэ ном маань ямар гоё, ямар үр өгөөжтэй тий, ямар их сургамжтай ном болохыг та хэд манай бид гурвын сунжирсан их яриа хийсэн талханыг маань тий ойлгож байгаа. Бид гурав товчхон яриад тий. Товчхон яриад дээрээс нь ярьж дуусчаад дахиад яриад. Тэгэхээр ном маань үнэхээр гоё ном байгаа шүү гэж хэлмээр энэ тий. Бүр сэтгэл хөдлөөд яаж дуусахгүй. Харин тий. Дахиад ярмаар л энэ. За тэгээд дараагийн бас ном маань яг энэ орчуулагчийн маань орчуулсан ном байгаа тий. Тэгээ энэ зохиолчийн маань дараагийн сурал болгох сурагчдад одоо сургуульд орж байгаа хүүхдүүдэд тэ зориулсан одоо ээж нартай эцэг эхтэн зориулсан зөвлөгөө зөвлөмжүүдээр яасан дагнсан ном байгаа. Тийм. Тэгэхээр илүү одоо сурагч хүүхдүүдтэй болж байгаа эсвэл яг одоо бас хүүхдүүд нь сурагч те ээж аауд маань цэцэрлэгдэж орж байгаа ч юм уу те сонсороо гэж бас хэлмээр байна. За тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Бүгдээрээ подкастаа сонсоод одоо дараагийн ажил руугаа илүү эрч хүчтэйгээр ороорой тий. Сонсоод өнгөрөх биш, сонсон зүйлээ гоё хэрэгжүүлээрэй гэж уриалаад энэ удаагийнхаа дугаарыг өндөрлөж байна. За баяр та сонсогчдоо. Баяртай өдрөө сайхан өнгөрүүлцгээрэй.